Бүү шивнэ. Эрвдэ уг зохиолын бүтэн хөлбөрийг сонсхийг хүсвэл ийм бүхгээ сонсоорой. Ойн чимээгүй. Нэгдүгээр хэсэг. Зохиолыг бичсэн Б. Ариун цэцэг. Дуу оруулсан О. Мөнхөрдөн. Өвлийн амьсгал уулын амийг таглаж тэнгэр газар хоёрын зааг бүрдэн. Цаас чимээгүй хэн бударч моддын мөчир дээр хүм мэт энерги хорлтана. Мөчир бүр дээр суусан цасны жин моддыг бүхэлгэж өдгөрсөн нарны гэрэлд уулсын сүүдэр цасанд шингэх мэт уулсана. Энд яг л цаг зогссон юм шиг оржин. Хоёр машин уулын бэлдэрж зогсов. Хүн амтэн үгүй. Замж гэж хэлэхэд бэрх газар. Машинаас 6 залуу, 2 хэн бууж ирэв. Тэд бүгд их сургуулийн төгсөх курсын хоёртнууд. Энд дэрх санаа нэгнийх нь байлаа. Гагцхүү тэр хүүхдийн шунал бусдыхан хөдөлгөж. Энийг зориглож яваагүй энэ гүн эцгүй хойд дагуулan иржээ. Хүний хөлөд тавиагүй мэд өндөр уулсын гүнд самар ихтэй хэмээх яриад тэдний зөргийг хөдлөн эндавч ирж. Тэднийг толгойлон ирсэн залуу бол ухаан гэхээсээ илүү эр жадал эр зөргийг урдаан барьдаг саруул. Өндөр бинтийн таарсан булчин шөрмс нь тэржихтэй уулын мод шиг төвтөр харагдуулна. Төвний баригл хоолой цасны чимээгч нэвд сүлбэн хандав. Найзуудаа дэс жоохон өгсөөдөл замар хог шиг асгарна. Машин энд үлдээгээд дэс жаахан өгсөөд майхнаа барь. Би ингэж бодож байна. Гэв. Хэнэнч түүнийг эсэргүүцсэнгүй. Яг үнэндээ тэдэнд гүн ойроо авдаж самар түүхэн адал явдал мэдэж санагдаж байлаа. Заруулын этгэл төгс шийдэмгий замж тэдэнд бас этгэл өгч байв. Тэд багуугаар машинаас нь цөөнхөө майхан аяны хэрэгсүүдийн үрцгэж засан дээгүр дажихансан чимээ гархан гიშгэлцээр уул руу өгсөв. Цаас өвдгийнхэн шөргөн гүн агаар сэрхэг намгүмийн цан нэг л эвгүй жингүй мэдрэмж урсаж явгаагч хинч анзаарсангүй. Тэд нэлийн дээш алгасаар уулын тэгш гадаргуутай салхи багахан тогтох нэгэн газарт байхна барихаар болцгов. Отыг өрхөн өглөө эрт хөдөлсөн чинь нар аль хэдийн уулсын оройд зөөгдөж цааш шингэхийн хүлээж бүүмэд гэрлийн харамлаж эхэлж. Агарын гөнгөж харгал ягаан туяатай сүлэлдэн уулсын хурмыг үл мэдэг манан таглаж байв. Заруул дуугүйхэн уулын оргил руу ширдэн. Яг л тэр дийшгэн тэмүүлж бөөмэд. Бодолд автсан уу? Эсвэл зүгээр л хар зогссон уу гэдгийг ялгахын аргагүй юм. Тэгтэл хажуу талаас нь түүний гар хөлийн үзүр зарагддаг сайн найз даваа дөхөн гэрв. Даваа бол их сургуулийн 1-р курсын эхний өдрөл саруултай ойртсон нэгэн. Дээд курсийнхэн түүнийг дооглон шоглоход саруул түн тусалж. Түүнээс л хойш даваа түүнийг өгдөөгүй дагсаар иржээ. Өндөр нуруу тайж торонхай. Цайвар царайн түүнийг улмал доройхон доожоогүй харагдуулдаг байв. Гэвч даваа дотроо маш ихийг боддог. Өөхнийг ажиглаж явдаг нэгэн байлаа. Махны шонгота би аваад ирсэн шүү. Эмэн даваа намуухан гэлэхэд заруул толгой дөхөн хариу барив. Майхнан барьж дуусах үед тэнгэрийн зах бараан туяатай болж уулсын өрөөгөр жавар эсгэрнэ.
агаар үлмэдэг ширүүн. Моддын цусраар салхи ганц нэгхэн удаа эсгэрэхэд хамаг биетэн жихэн өргөнө. Ой. Өлсөж өгөх нэ. Эхний өдөр юм чинь биелэг хүнсээр харагцаагаад гал түлхээ маргааш болъё л доо. Гэж хэн нэгэн хэлэхэд бусд нь дор бүрнэн нийлэн үргэвчийн ухаж эхлэв. Далах лаазалсан мах чигэн нэг даршилсан өргөс тамхи жибс гаргав. Хоол цай төдийлөн болж амжаагүйч уулсын хүүдэн агаард жижигхэн зүйл хүртэл үнэтэй амттай мэт санагдана. Удаачгүй хэн нэгэн нь өргөвчнийхээ яроолоос чилрэх гарган ирэхэд бүгд л инээлтэн шөөгөлдөв. Бас хэд хэдэн пиав гаргаж ирэв. Гэнэнч шууд санал тавиагүйч бүгд л дор бүрнэн энэ мөчийг хүлээж байлаа. Явдлын аль жалаан тайлээ. Гэмэн саруул анхны хундгаар эхлүүлв. Тойрд сууцхан шил гараас гард дамжих тусам агаарын жавар уусах мэт. Инээдэг хөөр хөгжилтэй яр. Нэг нэгнийхээ тухай хөгжилтэй дурсамж сургуулийн үеийн элдв явдал араараасан хөвөрж байлаа. Гэвч яг тэрхэн үед ар талаас ой дотор хинэхэн алхах мэд зөөлхөн чимээ гарав. Тэр дундаас ганц охин үлмэдэг зочим эргэж харлаа. Зүгээрээ зайлханд мод хөдөлж өгөө биз. Гэж саруул дугуравч түүний инээдэд цаана итгэлгүй байв. Шөнийн агаар тэнгэрд тасхар хөшиг татах шиг улмал хүйдэрч одод нүдэг галбуулан анивч байна. Майхан дотор хөгжилдөд суусан 8 залуу айжмаар ядарч биений нөмөрлөн хэвдэцгээв. Инээд хөөр ярай шууган намдаж гагцхүү салхины айсаар модны мөчөр хийсэг жимээл сонсогдоно. Тэдний хөвд энэ шөнө тайван өнгөрөв. Гэхдээ зөвхөн тэдний л хөвд. Майхнаас хэдэн аран алхмын зайд модны гүн дундаас хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл харцан салгалгүй ширдэж байлаа. Заасан дээгүр хөнгөн жим татагдсан мэд мөр тодоос тод харагдана. Гэхдээ хинж анзаархааргүй. Харанхуйд нүдэн гэлдэгнэж хөдөлгөөнгүй би энэ модны сүдэрд уусж байлаа. Хүний хүү хүн биш үү? Ялахын аргагүй. Гагцхүү тэр зүйлд эднийг анхааралтай бүр сонирхсон шинжтэй ажиглана. Майхан дотор нэгэн охин зүүдэнтэй бовдоноход тэр чимээрүү яламгүй ойртож тонгов. Тэгсэн чи юу ч хийсэнгүй. Зүгээр л ажигласаар хөдөлгөөнгүй. Энэ бол зүгээр нэг анжин. Эсвэл төөрсөн зөөлчин биш. Энэ бол тэсвэр уулын гүндэр шиг энж хизээч уулзахыг хүсэхгүй нэгэн зүйл байв. Дөөний чимээ засан дээр зөөлөн гიშгэх мөрөн үлдээгээд ой модны зүг алслан одов. Өглөөний нар уулсын дунд хавжигдсан тэнгэрийн захад дөнгөж зохино. Нарны сулхан туяа моддын завсраар шөөгдөн. Майхны хатан засан гадрахыг айж өхөн гэрэлдүүж эхлэв. Гэвч майхан дотор жимээгүй. Энд сэрээгүй байлаа. Тэгтэл майхныг пэдэдэл юм монох чимээ гарах үедэл анхны хүн нүдэ нэв. Тэр бол сарна байв. Тэр зөвхөн арайхийн нээж хийсэх хугацаанд хаануугахан ч санахгүй мэд гөлрөн хэвдэв. Сарна бол энэ дунтан хамгийн даруухан нэгэн.
Түүний оршин байгааг ч мэдхэд хэцүү гэлтэй нэгэн юм. Үндэн тэр хөдөө явхад тэмжид дуртай биш нэгэн. Гэвч түүнийг сайн найз Мишель нь гуйсаар авч иржээ. Мишель түүний хүзүүгээр тас тавирч нам гүмхэн амьсгалахад Сарнай өөрийн ирэхгүй айж өхөн нэмсэглэв. Түүнийг л дагаж ирээгүй бол тэр энэ уулын дунд байхгүй байсан сан. Мишель ч бусдын ч нам унтсаар. Удалгүй майхны нөгөө өнцөгдөд саруул мөлхөн босч майхны хамыг сэмдадж цаасны хүйдэн агаараа додож эсгэрэхэд Сарна дахин нүдэн ханивчив. Саруулын нүд уулын орой руу чиглэсэн байлаа. Түүний харзаг гүн бодолд дарагдсан мэт. Дотор нэг л төгшөөр төрж байгааг гинж мэдэхгүй. Ганцаараа гарах шаардлага түүнд гарсан. Эсвэл зүгээр л шөн түүнийг тайван орхоогүй тэр зэжүүр мэдрэмж харанхуй дундах чимээл түүнийг гадаа гаргасан ч байж мэднэ. Заруул гутлан цасан дээр шигтгэн зогсоод гүн амьсгаа авч тойрсон моддыг ажиглав. Түүний нүд нэгэн үл мэдэгдэх мөр майханг дойрж дараа нь гүн орой орсон эв хавгүй хүний мөр гэхэд эхэл хэцүү мөр харав. Заруул хэсэг хугацаанд тэнд зогссон чигээрэн хөшиж өргөхөв. Гэсэн ч тэр эргэлзэхийн оронд гүн амьсгаа авсан нь устдын гарч ирэхээс өмнө тэр мөрийг өөрийн гутлын мөрөөр баллаж өөрөх мэд болгов. Учир нь тэр мөр юунийгч байсан зөвхөн өөртөө хадгалахаар шийдэж. Яг тэгвэл бусд нь дүүн шиг зоригтой биш. Энэ мөрийг харж игэл самар дүүхээс өмнө уцаж мэднэ гэж тэр боджээ. Дүүний энэ зармаг шийдвэр зөв бурууг дараа нь илрэх үз. Өдөлгүй майхан дотроос дараагийн залуу гарч ирв. Нойрмог нүдэрэн оржлонг толилдана. Энэ бол итгэл байв. Түүний булцгар царай үүтэнд үлээлэх улаач. Бандгар гэдсэн өлсгөлэн хүүхэжийг багвагаар илэнэ. Намхан нуруу өдүүхэн би энэ аяллаа жинхэнэ шалгуур тэсэж чадах эсэх нь эргэл зүйтэй мэд. Гэсэн ч тэр энд байгаагийн учир бол өөр. Тэр бол эд баялаг боломжоор бусдаас ялгардаг нэгэн. Энэ аяллаа хан гамж эргэслийн дээлэх нь түүний данснаас гарсан учир хэнч түүний хүл тоомсорлож ядахгүй. Заруул түүнийг чимээгүйхэн ширдэнэ. Нэг л жигтэй харз түүний харцанд нуугдана. Тэр итгэлгүй байдал айдас хоёрыг зэрэг мэдрүүлэх харц. Арсан болоо. Энэ бодол түүний дархинд цагилгаан мэд хармун орж ирлээ. Саяхан бололсон мөрийг тэр ердөө л өөрөг шиг хөнгөн сэтгэлээр шүүрдэж хайсан тэр мөрийг харсан ч хэлэхгүй байж мэднэ. Эсвэл яг одоо хэлчих мэднэ. Гэвч итгэл юу ч хэлэлгүй нуруугаан гжилхэн эвшив. Юу ч анзаараагүй мэт. Заруул хэсэг гөлийсэн чихтэн зогсоснон цас руу харж толгой сэгсрэв. Хэрв харсан бол тэр юу гэж бодож байгаа бол асуул юу гэж тайлбарлах вэ? Эмийн тарих нь амралтгүй бодно. Итгэл түүний зүг юу ч анзаараагүй мэт ширдэж майхны хажуугаар цас руу гүн шигдэд зогсов. Тэрээр гүнзгий амьсгаа авснаа. Өөш. Гопи оох юмсан. Эсвэл үлдсэн юм байна уу? Эмийн нойрмог хоолоогоор асуув. Заруулын зүрх буруу зүрүү цогилсон чи гаднаа дэндүү 50 нэмсэглэв. Бага би хийж өгье гэв.
Харин дотроо нэг л зүйлэд давтагдсан эргэлдэнэ. Итгэл харсан. Тэр мэдэж байгаа. Дэхэр би юу гэх ёстой вэ? Гэх бодлоо. 2 дугаар хэсэг. Ээлжээр өнөөсөөр хоёр охин хамгийн сүүлд майхнаасаа гарч ирэв. Өвлийн хурц хэрэлдэд царайн цон хийж унтлагынхаа дулаан дундаас огт салж ядхааргүй мэдэг гэлтрэн алхана. Заруул амьсгалан уушхан дөрдөл сорсон. За өглөөний цагаан гээл суучгаад дээшхэн өгсөж замран дүүхүү. Үнэхээр чиний хэлсэн үнэн бол шуудаагаар нь хораагаад 2-3 хоногоос буцсан үсттэй. Эмийн нойрмоглон толгоогоо майжиг Тэмүүжин шоглон асуув. Тэмүүжин баг зэрэг санаж мөрөн тэнээлхэн майхны хойгор тойрон царуулын урдуур өнгөрч эсэг гэлдэрснээ буцан эргэж найзууд руугаа хараад хоолойгоо засаад. Тийм ээ. Энэ уланд биднийг хэдэн сар зугаацуулах мөнгө байгаа. Хэрвээ авчирсан шуудаануудаа дуурайж хөл баяж жилгэсэн үг шүү дээ. Гэж дэвшхэн цааш шиг цагаан шүдэн ярилцуулан энэмсэглэв. Төвний энэ үгж бусдыг хогж бүгд нэгэн зэрэг энэмсгэлцгээв. Дулаахан инээд цаасан дунд уур мэд хөвж эсэг хугацаанд бүх зүйл тайван байлаа. Удалгүй болсон болоогүй халуун цагаан амсацгааж зөөн хэдэн зөөлрсөн талах хүнсний нөөцөн гаргав. Аягны амсарт тултал дүүргсэн халуун ус балгасан 6 залуу цөөнхийн өрн самар дүүхээр дээш өгслөө. Тэдний алхах замд нарны гэрэл моддын мөчрүүдийг шүргэж цаас аниргүйхэн бударж байв. Харин сарнай Мишель хоёр майхантай үлдэж өдрийн хоолон бэлтгэж гал түлхээр болжээ. Тэд шуудаага наранд гадааж ус халаахын зэрэгцээ цаас мөсөн дорос түлээ төөж энэт хөртөө шивнэлтэн. 6 залуу майхнаасаа нэлээд холдож шигүү бичгэлээр нарны гэрлийг хаасан намхан буддын дунд ирв. Ой гүн бишиж заасан дундах мөчрнүүд язороосон хөлдсөн мэт ату. Зайлах эсгэрэн үлээх бүрдэн нүүдэрмэм хүйдэн агаард хамаагүй жишрэх мэт болно. Замар харин тэдний төсөөлж байснаас хайвгүй баг байлаа. Заруулах хөмсгөн атруулан бардан барьсан шуудан тодорхой харснан урдаар амьсгаа авч. Энд тэгээд дэмжих самар харагдахгүй л байна шүү. Бас дээш нэлийн өндөрт оргсон. Мөчр нь нарийнхан юм. Боол гахаж бөөн ажил болох нь. Чаашаа жаахан гүн яваад үзвэл дээр биш шүү. Эмийн санал гаргав. Харин цаан зогсох итгэл сэмхэн эргэж харахад баяхан аль хэдийн үзэгдэхэн болсон байв. Тэр эргэлзэнгүй харснаа. Эндээсээ л самраа түүжихвэл дээрэн биш үү. Өнөөдөртөө энэ эдийн шуудаагаан дүүргээд маргааш шашаа орж үзэх үгүй юу гэдгийг шийдээ. Эдгэрийн хоол явбал төөрөх аюултай гэж үгэн аярхан дуусгав. Төвний хажуу зогсох нүүрэндэн өргөлж инээмсгэл тодруулдаг. Уржгар бор үстэй. Гүрэн хар давхраатай зээрнүүдтэй цолмон гэгч хүү итгэлэг шоолон. Арай төөрчгэн гэж айгаад байгаа юм биш үү чи? За тэгвэл чи буцаад 2 охин дээрэн оч. Maaхан манаа сууж байхгүй юу? Гээд инээ далдав. Төвний үгэнд бусдын жоомолцсон инээцгэн үүргэвчэн засаж хөнгөн шоголцгов. Гэвч саруул тэднийг даслан зогсоож. За энэд бол маргааш олдох байх. Өнөөдөр ядаж ганц шуудаа самар дүүцгээе. Тэгээд маргааш илүү гүн рүү орж үзэх эсгэн шийдээ гэж яаруулав.
Дэд хормхон зур зөвшөлцөөд итгэлийн хэлсэнчлэн эндээ самар дүүхээр шийдэцгээв. Ширэнгэн ойшиг модод дунд самар дүүх ажлын эхэллээ. Эндэн хамгийн жижиг биетэй хоёр болох Соломон, Тэмүүжин хоёр мод руу авирч мужир зэгсрэн самар унах хар болов. Үлдсэн хэдэн доор зогсож, унсан самар шууданд хийх зууран ойр орчмын гар хурж авах боломжтой самарж бас айлуулах түүж эхлэв. Эхний 30 минутын хэрдээ хугацаа өнгөрөхөд шуудан доторх самрын хэмжээ санаан доромгүй хурдтай ахиж байсан нь залуусын урам зоригийг улам бадрав. Гэвч яг тэрхэн үед нарны тусгалж бараг хөрөлцгөө байсан шийгүү мододын цаадаг сүдэрд нэгэн зүйл хөдөлгөөнгүй. Тэднийг тасгүлэрч байлаа. Нүдэнд нь өрдөх гэж мэдрэмжээр дамжин зүрхэнд нь хүрэх чихүүцмээр харц. Соломон Тэмүүжин хоёр оролдож байгаа мэдэн нэг модноос нөгөө мод руу дамжин мужир бүрийг сэгсэрж самар унагсаар байв. Орон зогсох залуус шуудагаан ангаалагж агаар дээрээс нь шүүрэх нь холгүй төөцгэнэ. Самар төдийгүй инээд хөөр моддын дундах нам гумиг зэмлэн тархана. Улмал эрж хүчтэй сэтгэл доглон мэдрэмж хэм бүхний сэтгэлд ноёлж байлаа. Эхний хоёр шуудаа дүүрэх үед нар тэнгэрийн хагас тохиж өдөрвөлжээ. Бүгд түүсэн самран дамнасаар дууссан ажлын баяртайгаар бие биедээ магтан маяхны зүг алхав. Харин тэдний ардаас ширдэх чихүүцмээр харж аанаг тийшээ яарах мэд алга болов. Тэд инээлтэн ярилцаар маяхантан хурж ирэхэд маяхны хажууд утаа савсаж хоёр охин аль хэдийнэ хоол хийж гисэн гэрэн гал дээр буцалж буй догоотой шөлний дэргэд сууж байлаа. Тэднийг хараад Мишель нуруугаан тэнэлхэн зөөлхөн инэмсэглэв. За, уулын ажилчин залуус маань ирж ихвөө. Та нарын хэр самар төөсний чинь харъя гэж тоглоом шоглоом хослуулан өгдөв. Харин түүний хажуу суусан сарнай галаан сахин шөлөн дүн давс нэмжэгээ бололтой удгаж байсан нь толгойгоонч эргүүлэлгүй хэлв. Хоол бараг болсон. Гараан дулаацуулаад цууцгаа. Өглөөний цай чинь хэдрийнхээ хөнгөн байсан шүү гэв. Залуус шуудаатай самарнуудан маяхны нэг талд давхарлан тавьж маяхны ойролцоог засанд гараан дүрэн дүүрэн хөвдөн усаар арьчаад амьсгалаан төр дарав. Цаас хайлуулж ус бэлдсэн савтай буцалсан усны хажууд ирэхэд сарны дугтуутай цай гарган болгоомжтой хуваарлаж байлаа. Гар хөлөө сайн дулаацуулаарай гэж Мишель шөөлний халуун ууран таатай нарахгүй үнэрлэнгийн гэлв. Хав халуун шөл цэвэл зэх удаа дулаан аврам тунд хэсэгдээ бүгдийг тайвшруулж өглөөнөөс хойших ядаргаа айчмар арилж эхлэв. Тэмүүжин аяг дүүрэн шөл амандан хийчгээд аман түлжих шахан. Алан хоол гэдэг чинь жинхэнэ чаргал байна шүү. Гэхэд бүгд инээлтэн аягаан өргөцгөж анх удаа уулын хүйдэнд хооллох тайтгарал мэдрэгдэж байлаа. Гэвч энэ инээдэд дундаж модны завсраар үл мэдэгдэх сэрүүн сүдэр ээлжлэн хөдлөх мэт. Үл анзаарагдах нүд чимээгүй жагнах чих энэ бүхнийг ажиглаж байлаа. Сарны тоо модны завсраас нэг хүн ширдэж өгөө мэд эвгүй мэдрэмж төрөв. Би энэ үлээлэг жиширхээлж оролдоо чангалан ороож аяган дахиж хөлнөөсөн дэмийл нэг болгоод зөвхөрл мятраханаас боллоо гэж үрдэн шивнэв. Харин Тэмүүжин Мишель хоёр анзаарсан бололтой. Би рүүгээ хардал Мишель толгой сэгсрэн инээмсэглэхийг гэж ив. Энэ ууланд хүн хөл тавьдаг гэхээр
Нэг л сонин санагдаад байгаа юм. Гэж Тэмүүжин аягаан тавьж ойроо хараад хэлв. Тэр чинь гоё юм биш үү дээ. Хүн байхгүй, дуу чимээч байхгүй гэж Жавха инэмсэглэн үсэн сэгсрэв. Савтай халуун ус шөлөний уур савсаж өдрийн эд үеийн нам гүм амс хилдэд нэгэнтээ тусжээ. Залуусаа гэдсэн цайлгаж биеийн амраасныхаа дараа хойн гүн рүү дахин самарт харж харин охтуудад сав суулгаан цэвэрлэн орин хоолныхон бэлтгэлд оров. Шөлөөр гэдсэн дүүргсэн залуус зөөлөн салхинд нойрмоглон хүндхөлтэй халахна. Ганцхан саруулал сэрэг хурдтай алгасаар тэднээс бараг тасрахт өгөв. Тэр хэсэг алгасаар өглөө самар дууж байсан газартаа дахин ирлээ. Гэтэл энэ хэсэгт өглөөнөөс хоосон мэд самар гэж бараг үгүй. Өглөө төөснөөс болов эсвэл анханасаа ийм хоосон байлоо гэж бодсон чи заруул нүдэрэмхийн зур шийдвэр гаргаж ардаас нь удаан алхах нөхдөн хүлээж ирэхээр нь цааш ойруу илүү гүн нэвтрэхээр болов. Тэр хэсэг хугацаанд хүлээж цогсов. Сүйдэрлэх хөөхмөд моддын завсраар үлээлэг салхи сэвэлзэн. Араас нь ирэх ёстой нөхдөхөн чимээг жагнан дээр цогссоор удалгүй босданж заруулыг гүйцэн ирв. Заруулч тэдний хөлийг зогсоогүй мэдэж шийдэмхий хөнгөр. Ой, цааш яахан явъя. Илүү самартай газар олж явах бол ядаж нэг өдөр довоо юм дүүчих нь. Эднэр шиг жижигхэн амхан модноос дүү залахлаа гэв. Бүгд хэсэг дуугүй зогсов. Гамгийн ард алхаж явсан итгэл зас руу шуугаад амьсгаагаан даранган яг эндээсэн түүгээд байхтал болохоор л байна шүү дээ гэж аяархан эгтэн тод эсэргүүцлэн илэрхийлв. Заруул нүднийхэн харцыг хурцдаган аман хөдлөгөхгүй шахам ордон бодсомаар байгаа үсттэй. Замар сагсаасан хэдэн мод олж ихвэл маргааш гихтэл түүгээд доосон. Одоо жаахан хижигтэл болно гэж үгсийн тун хэвтэйгэн сонгож бусдад хэрэгэлзээ төрүүлэхгүй хичээн ирв. Түүний энэ үг даваагийн чихэнд урам шиг сонсогдов. Тэр яруу дуугаар итгэл рүү ширүүн харж итгэлээ. Ер нь чи эргэж хэрэггүй байж. Хоёр охинтойгоо үлдчихгүй. Өөрөөр хэлж яншиж гонгноод л байх юм. Гордхан шиг дүүгээд буцаа л та. Эмийн дууган өндөрцгөв. Түүний энэ үг бусад гурван залууг яг л нэг дохио авсан мэт газаж өргөхөв. Дэдэд саруулын саналыг эсэргүүцэх нь итгэлтэй ижил байр суурьнд очсон мэт санагдчих. Үгээд дуугүйгээр саруулын араас алхаж эхлэв. Хинэн ч цааш гүн орвол зөв эцгийг бодсонгүй. Илүү гүн орох тусам илүү шигүү болов. Зайлхиж нэмжиж моддын мөчрөөс ховхрон хожиг засны дуунаас өөр чимээ барах л үгүй болжээ. Төөнчлөн тэнгэрийг өргөж шиг шигдэгсэн навчгүй мөчрнүүд дээгүр түнэр харанхуй бүрхэж нарны гэрэл ойднууд цөөдөр болон замхарж байв. Гэвч өвлийн хүйтэн ургалж илсээр заасны мөчр хэмхрэх хаа нэг жижиг амтан гიშгэж буй мэд заасан дээр сархи хөнгөн чимээ нам гомиг зэмлэнэ. 3 дугаар хэсэг. Заруул удаан хугацаанд тасралтгүй алгасаар амьсгаахан дарж гүнзгий амьсгалахаар сайн нэг зогсов. Тэр хойшгоо харж ардан хоцорсон найзуудынхан ажиглав. Ард нь хамгийн ойр даваа алхаж арай холдуу Тэмүүжин цоолмон Жавхан нар мөр зэрэгцэн явах бөгөөд хамгийн хойно үзэгдэх орчноос баг зэрэг суларсан итгэл үлджээ. Заруул хэсэг чимээгүй зогсоод жааш алхав.
ой хүнзэх хэрэг тусам моддын орой харагдах болж өндөр сөрлөг модод улам бүр эргэшээлтэн авдуулна. Харин самар элбэг болж эхлэв. Аль хэдийн олон жил урагсан мэт мөчир бүрэн бөмбөлөг мэт дүүрэн харагдана. Тэр явсаар хоорондоо бараг тэнцүү зайтай урагсан 3 модны яроолт хурж ирэв. Эдгээр модыг яг л хинэгэн зариу тэнд тарьсан мэт сэтгэл дадам дөрдөрхтэй харагдана. Тэр моднууд л саруулын нүдэнд хөршгүй шуналтанд хүрэх газар мэтэл харагдаж мөчир бүртэн самар багсралдан байлаа. Энэ бол түүний хүсэж хүлээж байсан цэг. Саруул сүрлэг моддын дор зогсоод нэгийг нь нүд хатгалахгүй ажиглана. Яг л уул шиг өндөр хөдлөшгүй мэт сүндэрлэн. Түүнийгийн хүчин зогсох зуур ард нь өнөөхөд нь гүйцэж ирэв. Хоромхон зуур уулаг алдаж ам авандан самар дүүрэн байна. Хэмээн хөөхрөлдөн хэсэг амс хийж яваад ажилтан оров. Хуучин заншлаараа Тэмүүжин Золмон хоёр хамгийн баруун талын 2 мод руу авирж эхлэв. Доороос нь бусд нь тосон самрыг шуудандан хийх ажилтан шандана. Харин саруул үлдсэн 3 дахь модыг сонгож тийшгэн авирахар болжээ. Үнэхээр л энэ хэсгийн самар элбэг байлаа. Ганц 2 мөчир зөксөрөгтэй бараг өдөн үүд самар шууган унана. Далуус дор бүрнийн нам гүмхэн ажилдан усч. Засны дундуур шууган уналдаг самар мөчир хугсрах чимээл хой даяар эгшэглэн. Энэ чимээ аниргүй дунд өөр чимээ харж бүг цолмон анзаарв. Зайлхэн дээрс нь яг түүний ард талаас хүчтэй хурдан хөлийн чимээ дуулдав. Яг л засан дээгүр хүм бус амтэнч бус гэлтэй зүйл урдан гүйж өнгөрөх мэт. Тэр гайхан доош харав. Бүгд дор бүрнийн тонгож самар шуудэлж угаан элхэн. Ямар ч зэжигтэй хөдөлгөн харагдсангүй. Гэвч тэр чимээ яг л чихнийх нь хажуугаар өнгөрсөн мэт тод дуулдсан. Тэр чимээ үнэхээр харсан. Золмон хэсэг чимээгөө төвлөрч суусан мөчир дээр нь зогсож яхан эргэн тойрно гэж иглэв. Гэрэл харанхуй хоёрын уулсан тэр цагт тэрдээ моддын дунд нэгэн бүтгэр дүрс өмөлцөн. Хүн мэдээж хүн шиг гихтэн хэд өндөр хэд нарийнхан Золмон дотрон яагаад тийм том харагдаад байна? Холоос тэрээс харж байгаа болохоор л юм болов уу гэж өөрөг нь тайвшруулах мэт бодов. Тэр хажуугийн модон дээр авирсан Тэмүүжин лөө хандаж чи тэнд гэж дуурах гэхэд гинэд эсгэрэг салхи гүн ойг зүсэх мэт чигүүртэн шоу адил адхэн чинээ чөлөө нэсэн ирээд яг толгой дундор нь буужрахв. Золмонгийн орол нээгцэн ч үг гаралгүй. Хөдөлгөөнгүй хүсэж би энэ доорон унах мэт доошоо ngojив. Түүнтэй зэрэгцэн хугарсан мөчир самар 2 анирленгүй засан дээр саржигнэг унаж орчин тойрон хэсэг цор гайчин нам гүм ноёлов. Юу болоод өнгөрснийг ойлгож амжаагүй тэд хэсэг хугацаанд шоконд орсон мэт Золмонгийн унсан зүг гөлрөн зогсож байлаа. Тэднээс хамгийн түрүүнд хөдөлгөөнд орсон нь Жавха. Сандмэнд гүйж очоод Золмонг тэврэн авав. Золмонгийн биеийн үйлэлийг хөдөлж байсан чи ухаан нь самарсан бололтой. Уруугаан зөвхөн урагш чиглүүлэн цаана. Түүний энэ үйлдэл яг л тэнд хэн нэгэн байгаа гэж анхааруулахыг хийчихэж бүм мэт байлаа. Золмонгийн ухан бүтэх бадаг урж гарна. Арай хийжил дээр амьсгалж байлаа. Жавха түүнийг тэврэн "Махан руугаа аваач. Тэгээд ер нь хот буцъя" гэж зөөлөн дуурахад Тэмүүжин итгэл хоёрж дэмжин толгой дөхөв. Эхтэн саруул тэдний ардаас хүүдэн харзаар харж "Би үлдэнэ. Та нар буцсан чамаагүй"
Энд самар байна. Өөр шөндөн түүгээ дуусчих бол хэрэг бүтгэн дээр. Оосон буцахгүй шүү. Гэв. Тэмүүжин гайхан. Юу вэ? Цолмоо унаж хүнд гэмтсэн байхад чи чинь юу яриад байна? Бид бүгдийн ч гэсэн сэтгэл санаа давгүй байна. Одоо энтэй үлдэн гэдэг. Би чамаас асуугаагүй гэж саруулаад тасогтлон хэлв. Жавха яасан сонин ажиллаад байгаа юм бэ? Хүн гэмтсэн үед бүр нэг юм болчихсон ч гэж магадгүй байхад энэ дүлдэнч гэх шиг. Би өглөө харсан. Модны тэрхэд нэг хүн байсан. Хүн ч биш гэж этгэл аяархан хэлэхэд саруул түүнийг зэвүүцэн харцаар ширдэв. Чи битгий тэнэгтэй двэ. Итгэлээ. Чи хүргэлжил хайна. Чи үргэлжил битгий гэдэг. Одоо боллоо. Ихэд даваа гомдолтой дуухаар хинэн лидер юм бэ ерөн. Гэхэд саруул ганцаар алхаж холдох зурдан. Би үлдэн. Замар дүүгээ төглөө хүрээд очие. Тэр хүртэл намайг хүлээх эсхийн өөрөөсөө мэд. Гэв. Саруул үлдэн гэдгийг хэлсний дараа хинэнж ам нээчдсэнгүй. Заасан доорхон нам гүмд зөвхөн Соломонгийн амьсгаа. Энийхний санаа алдалт зайгүй шимнэг салхил сонсогдно. Итгэл урагш нэг алгасан дараахан. Чи энд ганцаараа үлдэхгүй. Би хамт үлдээ гэлээ. Саруул үл идэгсэн харцаар харав. Чи юу? Айдаг, зугтдаг. Итгэл хамт үлдэн гэж юу? Гэд энийхийг оролдов. Би чамаас айзантаа үлдээгүй шүү. Харин чиний хэрхэл биднийг цөөрүүлчих вэ гэж л айж байна. Энэ үг саруулын уруулаг хэсэг хазаалагсан ч юм хэлсэнгүй. Тэрхэн үед даваа чимээгүйхэн алхаж ирээд итгэлийн хажуу тэр зогсов. Би хөлдөө. Чи боц. Итгэлээ наад царайган хардаа. Чи яаж гисэн байна? Готлаа зоригтой зан гаргах гэсэн хэрэггүй. Наадаг чинь одоо дэм эцвэл. Гэхдээ ихэд ёжилсан харцаар чирдэн. Ингээд нөхцөл байдал нэгэнд ойлгомжтой болов. Жавха Тэмүүжин хоёр Соломон көөрөн буцхаар хөдлөв. Модны чимээ салхи тэднийг дагж бараан холдон бүдгэрхэд саруул итгэл даваа гур үлдэв. Саруул уурсан нүдээр тэднийг харж зогсосон гэнэт эргэн шүд зун дэмэл дээш мод руу хавирч харав. Чимээгүйхэн бухимдлан жихүүцэл болон хувирсан бололтой. Итгэл савлсан шуудаатай самарнуудыг нэг тийш овоолж хураах зурд доош харж намхан дуугаар даваагаас. Энэ хэдий тэгээд яаж машин төхүүлэх вүлээ? Хэмээн асуув. Даваа толгоогоо майжин нэг л үл итгэлтэй өнгөөр. Маргааш өглөө ирдэ бөөнөр ирээд хэд хэдэн удаа найзаас зүг дуусгачих байхаа гэв. Харин саруул юу ч хэлсэнгүй. Бодол нь өөр тийшгийн одсон мэт. Мөчөрнөөс самарнуудыг шөөрдөх мэт унагаасаар байлаа. Өөрн дотрон буцалж гомдол зөрүүзэн хоёр нь хослон уурсаж байгаа нь элт. Итгэлээ давааж дугарсангүй. Нар уулын оройд цөөмөлцөн зөөгдөж эцсийн туяахан хорвоо дэлхийд нэгэнтээ сасчихад дөлөм шингэр зэхв. Тэр даруйдал тэнгэрийн өнгө хүүдэн заарлж шилжиж харанхуй баран сүдэр ой моддын гүнд айжмаар нүрж эхлэв. Өвлийн өдөр хээчнээн богинуулахыг амьдрал хээчнээн эмзэг гэдгийг энэ мэдхэн гэрлээ сөүлжийн удаа сануулгах шиг. 4-р хэсэг.
Итгэлийн хуруугаараа айжмаар бээрж эхлэв. Эдий зузаан говцтой явсан чинь нар шингэхтэй зэрэгцэн. Үүдний эрж гинэд чангарсан тул өмсөн бүхэл давхар хувцс нь хамгаалах бас харин ч илүү жин нэмж хөнтий хүүтэн санагдаж байв. Ормын төдийдөл тэр энд үлдсэнтэй харамсаг шиг бодлоо сэтгэлдэн шивнэж эхлэв. Гэвч уцыг гэж амныг зэрэг дүүнд даанч байсангүй. Цаасан дунд унсан самар бүрийг томгон шүрхэд цаасны жавар бэлийг нэвсэн гинэж. Түүний гарын ясан дунд шингэсэн мэд хатхуулан өвдөж байлаа. Тэр өвдөлт тэр чимээгүй хүйтэн айжмаар додогшорж эхэлсэн чи итгэл зөвхөн тонгон самар дүүхээс өөрийг бодохгүй гэж хэв. Даваач хүн ялгаагүй даарж эхэлжээ. Хоёр хөлөн ойрхон хавсарж сэгсрэн зогсон. Амьсгал бүрэн халуун уур болон агаард дэгдэж сормоос хөмсгөн битүү цан хөөгөр бүрхэгдсэн байлаа. Заасан дээр унсан самар бүрийг түүхэн удааширж үүднээс болж уруу нь үлмэдэг жишрэн. Харин саруул огт daarаагүй мэд нэг модноос нөгөө рүү эрж хүчтэйгээр гатлан самар унагсаар. Төвний амнаас гарах хуур биенээс нь савлах утаа мэдуур хоёр цаасан дундад том битийг нь улам сүрлэг өдөлгөөн бүрийг нь бардам харагдуулна. Заруул яг л энэ хүйтэн хойд зөгдсөн ганц амтэн шиг чимээгүй хэрн үжтэй мэдрэмж төрүүлэн байв. Харанхуй уулсыг бүрхэн тэвэрж оржлон бүрийд уусаг тэрэгшинд золмог үрсэн хоёр амьсгаадан майхны барааг үзлээ. Тэднийг үзэгдэхэд хоёр охин майхны аман дээрээс сандран гарч ирэв. Юу болсон бэ? Яаж угаад юм болж их вэ? Гэж сарнаа жижирсэн өнгөөр асуулаа. Та нарыг ирэхгүй болохоор эвгүүцэд байлаа. Бусд нь яасан бэ? Гэж Мишелийн нүдээ сэргэлсэн янзтай асуув. Дэмүжин толгой дохиод дуурсангүй. Харин жавха уур нь буцалж өгөө мэдэд царайлан шүдэн зөөснө. Заруул мө зөрүүд новш. Самар түгэд үлдэнэ гэж зөрүүдлээд. Даваач түүнийг дахин тодорхой. Итгэл яасан бүү мэд. Нэг л мэдхэд тэр хоёрыг дагаад үлдсэн. Гал зөрөгт өглөө. Гэж муухагаар хэлв. Золмог майхны дунд хэсэгт зөөлөн хэвдүүлж дээгүр нь хөнжил хуудсны дараа Тэмүүжин нам дуу гэгтэн бүгдэд хүрэхээр дуугарв. Өглөө эрдхэн буцъя. Айхуухан самар түгээд буцъя гэсэн биш. Цаалманд ямар нэг юм болсон бол бидэнд том асуудал болно шүү. Гэлээ. Мишелээ санаа зовсон хэвээр. Тэгвэл нөгөө гурав хизээ ирэх юм бол гэж дахин асуув. Жавха нүдэнтэн итгэл багтайхан майхны өөдрөө ширтэн зогссон. Гэрэлчгүй юу ч хөө болоос одоо найжилж байгаа байлгүй гэж хэлв. Майхны гаднаасаа салхи сэрж хинэгний эрг чимээ хүлээсэн мэт намган байлаа. Харанхуй зузаарж ойн гүнд. Заруул итгэл даваа гурав газар унсан самарнуудан дуугүйхэн завлан уцхаар хөдөлөх мөчөн хүлээж байлаа. Итгэлийн бие хуруу хумснаасан эхлэн айж өхнөр хөлдөж бүмэд мэдрэгдэнэ. Бэлидээ гарна илүү засны хүйтнийг улам таниулж өвжин хатхуулсан мэд янгинэж байв. За одоо л хүлээ. Үлдснэгээр маргааш ирээд савлаа. Шуутаж дууслаа. Гэж итгэл амьсгаа савсуулан цөөнг дуугаар хэлв. Заруул нуруугаан тэнэлгэн дээж өнтгөн хөдөлгөөнөөр үндэснэ. Юу яриад байгаа юм бэ? Итгэн үлдснэг нь гал савл. Одоо 30 минут л байна.
Тэгээд бодсон гэж гүндүүгүй боловч шахан хэлв. Этгэлийн урам хугарсан мэт дугарсангүй. Доош тонгож заасан дундах самран шүүрэх гэтэл хажууд нь хөлийн чимээ харав. Цаас шаржигнуулан гадлах үл мэдэгдэх чимээ. Маш тод сонсогдов. Тэр зүгт цочмог харцаар ширдэв. Амьсгаа нь цаармагтжээ. Харин харанхуйд шингэсэн сүрлэг мододоос өөр юу ч үгүй байлаа. Итгэл хоёр гараан цагсран амандан ордуулж үл мэдэг амьсгаахан үлээв. Амнаас нь гарсан өөр засан дор зав цахан манан болон сарнэж. Өөрийнх нь цорын ганц амьд гэдгийг батлах зөвл мэд санагдав. Тэр чааш даваа руу болгоомжтой дөхөв. Айснасаа ч юм уу эсвэл хэд даарснасаа болж хоёр хөлн өөрийн мэдлгүй жижигэн үнд жингийн модон гişхүр шиг нугарч байв. Хөдөлгөөнгүй байсаар цусны гүүхэн болсон уу гэлдээ хоёр өвдөг нь өөр хоорондон шөрөглөсөн жижигч байлаа. Даваа тэр эрмэгцэл саруулын уурд огцом дуу сарны нам хүмийг цойроо туулан хэлв. Навш гэж би чамайг мэдээд байсан юм. Юу ч чадахгүй бол майхан луга танил. Ерөн чи боц. Хэмээн орилоход этгэл нэг хором гацав. Тэр мэдэрсэн. Түүний байгаа байдал энэ хоёрт таалагдахгүй байгааг. Бүр тэдэнд төвөг болж байгааг. Заруулын дууны нүргэн намдмагцал гайчин намгүн нөмөрв. Заруул огт юу ч болоогүй мэд. Бүр илүү эрж хүчтэйгээр савлж байлаа. Тэр үйлдэлэн дүгрэг сарны цагаан гэрэлд үзэгдэхүүц урд тоомжиргүй хөдөлгөөн болон харагдана. Тэр огт дараагүй мэд. Этгэл хариу хэлсэнгүй. Түүний хэлэн хоолоонд нь гадсан мэд. Үгнээ сэтгэлд нь хавжигдсан байлаа. Тэр бараг л даваагийн ингэр жоргон нуугдхийг хүссэн мэт тун орхон очиход даваа мөрөн дээр нь зөөлхөн гаран тавиад. Чи төрүүлээд явж вэ? Бид хоёр удахгүй очино. Дэхгүй бол чи хөлдлөө. Чи замаа олон үсттэй гэж зөөлөн хэлээд гараараа майхан чиг заалаа. Тийшээ чигээр алхаад бай. Удахгүй очино. Хэмээн цаанаа нэглээд зөөлөн хэрнэ. Хөндөй өнгөөр хэлээд дэрж бас саруу шиг самран савлаж эхлэв. Хөлөг аран жижирж нүүрэн час улайсан байлаа. Гэсэн чи этгэлд хамт явъя гэж хэлэх зориг байсангүй. Тиймээс тэр хөлдөө төгчихгүйг бодсондан ганцаараа явахар шийдэв. Майхан рууган алхах замд нь цас зөөлөн дарж алхан бүрийг нь цалгиж өгөв. Түүнийг алхах бүрд хөлийнхэн дор хягтнах чимээ. Амьсгалаас нь гарах зөөлөн чимээл дуултана. Тэр алхасаар нэг л мэдхний ард тосорсон хоёрын бараа аль хэдийн тасарчээ. Гэсэн чи майхны бараа алга. Хоёр хөл нь өөрдөө хасаан жилүү хөөшөнгө болж уурсан модны мөчөр шиг хөндөрч байлаа. Тэр өвдөг тэрэн баг зэрэг бүхэж өмдний хадвар гарааран өвдгөн дэврэв. Гард нь мэдрэгдсэн хүйтэн дав. Цэмэрхий удсны завсраар орж ирэх жиндүү зэлэг дүүнд өрж гүн гүнзгий ганцаардлыг санагдуулна. Амьсгаа нь урагш цан цогж нүүрэн дээр нь голсон буухад энэ бүх байгаль өөрийнх нь залхин авах гэж байгаа мэт зэтгэдэл дөрөв. Тэр арайхийн өндийж дахин алхахаар завдж байтал гинэт түүний ардуур нэг зүйл их л хурдан гүйж өнгөрөх шиг болов. Засны хадраг дээр гаргах чимээ. Түүний ард их л ойрхон гарсан гэдгийг сануулгах мэт тод сонсогдов. Итгэл сандарсантай хойшихоо эргэн харав. Хоосон. Зөвхөн хүйтэн засан дээр үл хэлэг жим гарсан ором эсвэл харанхуйд нүдийг нь мэхлэж бүх хэрэг. Айдас дотроос нь урган гарч амьсгалыг нь тас татж
Зүрхэн чихэнд нь дэлзэх мэт хүчтэй цохиж өглөв. Амьсгал зүрх хоёр нь хоорондоо гуралдан аль нь төрүүлж эсэс болохыг шийдэх гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Саяхан л хөдөлж ядаж байсан хоёр хөл нь гэнэт тэсвэр хүнийх мэт том том алагсаар бараглаг харайг шахан урагшаан гүжиглэв. Би энэ урдан харин ухаан ардаас нь тасралтгүй ширтэж үлдсэн мэд. Ардаас нь яг л арга ясны чимээ шиг нэгт жигдэ хэд ойрдох туу нэгж байлаа. Итгэл урагш гүйсээр гэнэт хөл нь ямар нэгэн өндөрлөг засан дээр хальтарч тэр чигээрийн хойшоо савж өнөв. Газар дунах мөчөд бүх зүйл эргэлдэж тарих нь хаашаа харж байгаахан ч ойлгож чадахгүй мэт бодлоо. Энэ багахан налуутай газраар өнхөрж төдийл холгүй цасны хавуунд тээглэн зогссон байлаа. Эсэх хугацаанд амьсхан давжтэн тэнгэрийн өөдөөс анган хэвдэгдэн тэр юу болсныг ойлгох гэж оролдов. Зүрх нь одоо бүрж хүчтэй цохилж чээжин дотроос нь урагш үсрэн гарч ирэх мэт хүчтэй болж өгчээ. Толгойн цасан дунд хагас шургаж дуухыг нь хатуу хүмүүс эмзэглүүлж байв. Тэр баг зэрэг өндөж суух айд тал нүд нь яг таарав. Нарийнхан боловч хэд өндөр өний оршихуйг давсан мэт нэгэн дүр харанхуйд түүнээс хэд ойрхон бараг хамартан тулчиг шахан тонгойч байлаа. Эхлээд тэрийг зүгээр нэг мод болов уу гэж төсөөлөхийг оролдов. Гэвч мод ингэж эмсгэлдэггүй. Дээрээс нь тонгойч угаа тэр юмыг бүтнээр нь харах боломж байсангүй. Харин түүний урд ширэлдсэн сэгсгэрүүс нь эдгэлийн нүүрлөө нь бараг шөрхөх шахан унжиж сүүдэр мэд харанхуйг бүрл зөөлж байв. Дараа нь түүний ясан цагаан цоохор мэд чөргөр дөрвөн мөж тодров. Хүн гэхэд дэндүү урд араадан гэхэд хэд нарийнхан байв. Гэхдээ хамгийн аимшигтэй нь тэр зүйлээ хөдөлгөөнгүй. Гэхдээ амьсгал нь яг л эдгэлийн хамарлуу цас шиг жинтэн мэдрэгдэж байв. Тэр юм эдгэлийг харж байгаа нь гар заагүй. Зүгээр ч нэг харж буй биш. Ширдэж, шиншилж, үнэрлэж буй мэт. Эдгэл яг тэр мөчөд амьсгал хурах шахав. Хөдөлж чадсангүй. Цаас хөдлөх шиг болвол түүний уруул үл мэдэг жижирж байлаа. 5 дугаар хэсэг. Саруул даваа хоёр үлдсэн уутнуудаа самраар дүүргэж буцацгав. Би энэ ядарж даарч байсан чи хоёул нэг удаа самар мөрөн дээрэн шидэж цаасан дунд гүнгэгч нь гიშгэн алхав. Цаас өвдгийг нь давах шагсан чи түүнийг эс томсорлоно. Хоорондоо бараг ярьсангүй. Өвдөнд хөссөн уруулан хөдлөхөөс залхуурсан биз. Дэргэл сарны туяа зузаан сэмжин хөлсийн цаанаас хаяа нэг бол дайж гэлтгэнсэн засны гадраг дээр сүүдэр мэд хөнгөн гэрэл тусгана. Эргэн тойрон намгүм. Нэгтээ мөшөр хуугарах чимээ засны дороос амьсгаа авах мэд дөхөөл сонсогдоно. Майхны доторх байдалч намгүм боловч амар амгалан биш. Цолмон майхны голд нэнгэн хөнжлөөр биеийн орон жижирсээр хэвдэнэ. Тэмүүжин жавха хоёр майхан дотор газар ухаж тэндэн нөөдөн мөчөр хавуулж галасаа гэж ноцолдож байлаа. Удаан эхэндэн шанаа гжигдэж нөөдө хорсгож байсан чи дараа нь багвгаар дулаацуулах мэд болов. Харин хоёр охин хажуугаар нь сандарсан байртай. Юу ч хэлэлгүй зүгээр л чимээгүй суусаар. Бодолгүй майхны гаднаас хоёр хүний хөлийн чимээ заасанд гүндуулдана. Майхны хажууд юу ч үл мэддэх нэгэн зүйл эдхэд шидэгдэв. Тэр дорон майхны хаалга цав зөгсөн мэд онгож. Өвтөн агаар хамаг утааг сагсрээд орж ирэв.
Саруул даваа хоёр орж ирлээ. Даваа дөнгөж алсан галын дэргэд цөхрөн суугаад бээрсэн гаран ээхэд Саруул дугарсангүй. Харин дотогш харан залуусыг тойруулан ажиглав. Итгэл харагдсангүй. Би засахаар явсан биз хэмээн додрон бодсон ч зөнгөр нэг л хачин зүйл анзаарчээ. Эсэг чимээгүй зогсов. Тэмүүжин түүний бодлыг эвдэн итгэл яасан. Зам нэг л биш. Одоо л хот боцох хэрэгтэй юм шиг байна гэж дуурав. Үүнийг сонсоод даваа зодсон туулаа мэд огцсон мөндөж нүдэн бүлдээлхэн Тэмүүжин лүү ширдлээ. Майхны үүдэнд зогссон Саруул намдуу атлан гардлаг шингэсэн хөнгөр хэлв. Аль түрүүндэл төрлөд нааш явсан. Одоо хүртэл ирээгүй байгаа юм уу? Арчиг гөлөгч нь дөөрчгсөн юм биш үгүй. Бүгэн дүнгэж амнаас нь урсагт зэрэгцэн жавхаа өндийж. Бараг хоолой тэрэн тулсан байсан дорог үцлэн хэл гаргав. Юу гинэ? Та хоёроос төрлөд явсан бол дүүрсэн байхаа зайлахгүй. Гадаа ямар хүйтэн байгааг мэдэж байгаа үсттэй. Осгоод өгчгсөн ч үж магадгүй. Олцгоё. Тэр хаалга зүг эрс алгахад араас нь Тэмүүжин ч Саруул руу нэг муухай харсан дуугүй хүндийн бослоо. Тэр хоёр майхны болондог зөнхийн удаан хоёр дуухны гэрэл гаргаж ирээд асав. Зэнхэр цагаан туяа засан дээр сөөдөр хаялн жижигрэн далдрах моддын дунд гэлбэн шарван. Хоорондон үг солисон ч үгүй. Майхнаас алхан гарцгаав. Гарч ирсэн даруйд нь хөөтийн жавар нүүрэн дээр нь гинэт нүдэж. Амьсгалаа олоход бэрх болсон ч итгэлийг дуудаж эхлэв. Тэдний хоолой энэ намгум хөдөлгөөнгүй ойд анхудаа ямар нэг үний амьд оршихуй байгааг мэдрүүлэх шиг. Дууцсаар улам майхнаас холдов. Саруулж хэсэг дэмий зогсож нүдэнд нь нэг л эвгүй харз сууж ирээд нэг мэдхэд өөрийн ирэхгүй тэдний араас алхан одов. Харин даваа майхнаас гарсангүй. Тэр галын дэргэд яг л хатуу мод шиг хүшин зогссоор урууны үзүүр нь хөөтөнд ягаарч биенэ жижирхийлэн чимээгүйхэн дагжиж байлаа. Энэ бүхний ард нуугдж буй айдас зөнгөрөн мэдэрсэн ямар нэгэн зүйл түүндэл хамгийн ойр хурж ирсэн мэт. Гадаах залуусын дуу нэгэнд холдон нэг цөөрэ болон сонсогдно. Майхны дотор тэнцвэргүй нам гомдогдчихэ. Хоёр охин сандарсан байрт бие биентэн наалдан суусаар. Тэрхэн үед галын элчинд баг зэрэг уужирсан бололтой. Цоомод жижирхэн намдан зэрэгэх мэд болов. Тэр уруулан хөдөлгөх гэж оролдов. Даваа түүнийг анзаарч тонгоос нь ойртож ягнав. Цолмон хоёр гараар нь түүнийг гүрдэгний захнаас зурж арай ядан өөрлөгөн тадлаа. Нүдэн гөлөж өөрөнд нь цонхилсан айдас суусан байв. Тэр суулхан дуугаар явах хэрэгтэй. Тэр хүн биш. Тэр чөтгөр байсан гэж шивнэд гэнтэл хоош унан хэвдэж дахин юу ч дуурсангүй. Даваа түүний хэлсэн үгийг тэр дор нь ойлгосонгүй. Зүгээр л нүдэн анивжин хэлэн хөдөлгөөнгүй мэд үүдэн агаард гадаж өргөсөн байлаа. Чөтгөр байсан гэж юу? Энэ үг тэрний додрог хоолсон хонгол тангинаж бодлын мухард нэгэн хүүтэн жавруулдэв. Цаомон нүдэн аниж өөрийнхөө бодлыг өгөөсгөх гэж оролдсон мэд толхохон үл мэдэх зэгсэрсэн.
маш том биетэй харагдсан хүн биш. Бараг л мод шиг өндөр. Гэхдээ хөдөлж байсан. Тэр л над руу шалгаж идсэн. Гэхдээ яаж тийм халаас тийм хөштэй шидэх юм бэ? Гэж увтнаж эхлэв. Амис гадан хэлэх бүрдэн өөртөөнч итгэлгүй чичирхийлж байлаа. Би андуурсан баг. Үгүй би харсан. Хүн биш. Аратанч биш. Тэр чөтгөр гэгчлэн ойлгомжгүй эвлүүлж үл болох үгс урсгаж байлаа. Түүний нүд бүрхэг хоосон болж сүүлийнхэн үгийг залхиад нам болов. Даваа түүний өмнө сөхрөн суугаад хөдөлгөөнгүй болов. Амьсгалан чангахан чавж зүрхэлсэнгүй. Майхны дотор нам гүм. Гагцхөө гада. Олдсоор байгаа дуу хоол. Цаасны шаржигнал сонсогдно. Тэмүүжин жавха хоёр нэлийн хурдтай алгасаар өдрийн турш самар түүсэн танил газар руугаа зүгэлэнэ. Жавартай солих хамар сэтлэн дайрахад ард нуруугаар нь жижирхээсэн хүйтэн тавлага зэрэлцэн өнгөрөх шиг болно. Ой модны мөчр хоорондын шивнэ. Төөрөлдсөн сэтгэлийн хань мэд замдан дагалдана. Итгэлээ. Эмийн тэмүүжин хүйтэн агаар тас хуваан дуудахаж зөвхөн моддол тэрний хариу мэд сарж гэнэ. Гэвч энэ харанхуй намгүм шигүү ойд тэд хашгирахын хооронд дотор нэгэнд ойлгож байлаа. Итгэлийг олно гэдэг бараг боломжгүй гэдгийг гэлээж зүгээр л найдаж байлаа. Хоолойг нь сонсоод хариу хашгирах чимээнд. Заруул харин тэднээс арай зайтай алхан болгонон хэмнэж явхаж өлөн итгэлгүй тавьж харин нүдэн тойруулан анхааралтай хянамга ажиглана. Яг л дургуутж байгаач нэг зүйлд дотроос нь хатгаж араас нь дагуулад байгаа мэт. Гэнэтхэн тэр өмнө цагаан засыг сэтлэн доош өнхөрсөн гүн мөр анзаарв. Зог тусаж тонгож үзлээ. Мөр нэг л биш. Бодлоготойгоор мөрний хэлбэр чиглэлийг анхаарч хараад заруул уруулан хазлаа. Урд алхаж буй хоёрынхоо нэрийг дуудан хэлэх гэсний газав. Азнав. Яагаад ч юм энэ мөрийг өөрөө дагаж үзэх ёстой мэт санагдана. Тэгээд баг багаар доошон ганцаараа бууж эхлэв. Заруул тээмчих явсангүй. Биеийн чангалахын зэрэгцээ амьсгаагаан барин засан дундаас говцсны өөдөс шүүрэн авлаа. Гурвынх нь завсардаг хүүтэдэн давууны зах нь залхинд хийсэг шиг болж тэрээр хэсэгхэн зур гөлрөв. Итгэлийн гадуур хувцсны хамцооны зах танихгүй байх аргагүй. Давуунд наалдсан хүрэн улаан толб түүнийг бүрж дүгшив. Өнхөрж явахтан ураад биеийн шалбалсан байлгүй дээ гэж заруул өөрийгөө тайвшруулах мэт бодов. Гэхдээ би нэтгэлгүй байлаа. Тэр хөндлөн тасарсан цусны мөрийг дагуулн цаашаалхав. Цаасны зөөлөн хийн дунд гүн хонхож хоёр хөлөөрөн халагсан хүний мөр биш. Арай өөр нэгэн зүйл. Итгэлийг ширээ додсон мэт харагдана. Энэ удаа эргэлзэх юмгүй. Тэр хэн нэгний гард орсон гэдгийг мэдэх шиг. Жээжин дотор нь ямар нэгэн хүйтэн зүйл мөс мэт сууж шөрөмсийг нь атгах шиг боллоо. Тэмүүжин жавха хоёроор цааш явсаар өшөө удаан эсвэл энэний цаашилбал өөрсдөө төөрөх аюултай тул буцахаар болцгов. Найдвар итгэлийн гал энхэн мөчтөл унтарсан мэт. Хинэнч үл дугарна.
Багцхүү энд ирсэн өөрсдийнхөө буруутгав. Тэр хоёр буцаг замдад саруулах хүлээж зогссон. Тэмүүжин "За, ямар нэг юм олов." Ихэд саруул толгойгоо сагсарч "Үгүй. Ихээс өөр зүйл хэлсэнгүй" чааш эргэж алхав. Тэмүүжинд саруулын уг үйлдэл нэг л жигтэй санагдсан ч нэхэн асуух хүсэл байсангүй. Түүнд л хамгийн их уурлаж байлаа. Хоорондоо ганцж үг солилгүй гурван залуу моддын дундуур алхана. Хөлийн доорог цаз хягтнахж тэр чимээг ихэсэн илүү хавчиг түнэр харанхуйн дунд нам гүмийг улам тодруулж өгнө. Тэмүүжин урдаа алхах саруулыг тасралтгүй ажиглана. Саруулын хуруу ховцоо цус бололт улаан толб тогтсон байлаа. Харин тэр үүнийг анзаарсан юм шиг өвгүү юм шиг халахсаар. Жавха харин хамгийн ард дуугүй урагш гიშгэх бүрдэн шүд зун газар ширдэн. 6 дугаар хэсэг. Гурван залуу явсаар эдэст нь маяхан тэрэн буцаж ирэв. Маяхан дотор маргаан эсвэл өөр ямар нэгэн зүйл болж буй дуулдав. Заруул Тэмүүжин Жавха нарын хэнэнч дугарсангүй. Гүнзгий амьсгаа аваад додогшин оров. Гэтэл цолмон өндийгөө сууж ирсэн. Давааг заандаад сэгсэрж харин хоёр өхөн салгах гэж ноцолдож байлаа. Орж ирсэн гурвыг хэдэн хором тоосонгүй. Дараагаар Мишель тэдний зүг хараад "Тэмүүжин, энэ цолмог салгаад өгөөч. Нэг сони юм яриад байх юм" гэлээ. Тэмүүжин тэднийг салгах гэж ухасхийг гэхтэн эсэг хөшиж орхив. Золомгийн нүд хажин жигтэйгэр бүлтэж үсэн зэгсэж яг л танихийн харахгүй болжээ. Тэр айсан хүний харцаар биш, харин галзуурсан хүний нүдээр давааг ширтэж байлаа. Дуун гацаж суулхан жижигрэх мэд хэмнэлтэй байв. "Би чам төлөд байна. Тэр ирнэ. Би дүүхэн. Энтэй сувх өстой. Тэр энд байна" гэж зандарсан жигдэн үхлэж байхад даваа түүнийг холдуулахаар оролдож байв. Тэмүүжин урагш алхаж цолмонгийн мөрийг чангатхан тадлаа. Тэгтэл цолмон Тэмүүжин зүг их л муухагаар ширтэснэ. "Чи мэдэж байсан биз дээ? Мэдэж байсан хэрнээл ирсэн. Чи биднийг алах гэж энэ давчирсан" гэж нүүрлэн шүлсэн өсчүүлэн хэлв. Тэмүүжин хойшоо болж "Чи чинь юу яриад байгаа юм бэ? Ирүүл ухаан алдаж байгаа юу?" Гэхэд цолмон толгоог нь даран доош бөхөж "Үгүй дээ, үгүй. Тэр ирнэ. Чи мэдэж байгаа. Тэр идэлэгч авсан биз дээ" гэлээ. Энэ үед л охид болон даваа идэглийг олж ирээгүй болохыг анзаарв. Өөдөнд бүхнийг сонсож зогссон саруул гардан тасаадагсан зүйлийн майхны голд чулуудаад тод дуугаар "Зай би олсон юм. Итгэлийн ховцны хэлбэрхий. Түүний хэн нэгэн чирээд явсан байна. Цолмонгийн хэлсэн үнэн бол энд юу байгааг чи мэднэ. Тийм биз навшоо" хэмээн Тэмүүжин рүү их л ширүүхэн өгөлөв. Майхны голд хэвтэг цуснд баг зэрэг нэвчин хөлдсөн даасархай хамцууны хөөдөс бүгдийнх нь доторхыг урах мэд болж айдас бие сэтгэл бүхнийг нь хожина. "Тэр их зүгээр л домог гэж бодсон. Тэгээд ч итгэлд юу болсныг бид мэдэхгүй шүү дээ" хэмээн Тэмүүжин их л дуу сул өгүүлв. Үнийг сонссон Жавха түүнд төхөөд "Юу гэсэн үг юм? Юу домог? Энд юу болоод байгаа юм?" хэмээн
Лавлахаар асуухад Тэмүүжин хариу дуурсангүй. Охид даваа бүгд л гайхан юу хэлэхин мэдх юм байжээ. Харин Саруул энэ нам гүмийг хоромж оршин тогтнуулалгүй өгүүлв. Бидэнд хэлээч Тэмүүжин. Золомгийн хэлсэн шиг чи биднийг өхүүлэх гэж авч ирсэн тийм үү? Гэлээ. Үүнийг сонсон Тэмүүжин ч тэссэнгүй бололтой. Ширүүн дөрхөр Саруул зүг ширдээд юу? Та нар өөрсдөө хүсээ үсттэй. Итгэлийн гарыг харахаас залхаж байна. Мөнгөтэй болмоор байна гэд үглээд бахар чинь энэ тавьчирсан миний буруу юу? Хүссэнтэй хэрэг үсттэй. Эзнийн ураг шалгаж Саруулын урд толов. Саруул хөмхийгөө зуугаад энийхийг хорлдсон нь шууд хал Тэмүүжингийн нүүрэн дундуур нудраган буулгаж ирэхв. Тэмүүжин ч гарынхан аясаар маяхны нингэн бүрээсийг таталдуулан цааш очив. Бүгд энэ үйл явдлыг нүд салгалгүй ширдсэн ч хинч Саруулын хөдөр чулуу мэт бий. Зөрөг уурамгийг сөрөх зөрөггүй мэт хөшив. Саруул Тэмүүжин зүгт доош тонгоогод. Тэгээд одоо ярих уу гэв. Тэмүүжин улайсан газраа дараад нааш өндийн суусан дараахан намуухан дугаар ярьж эхлэв. Отоогоос хэдэн 10 жилийн өмнө энд нэг онгоц осолд орсон гэж ярьдаг байсан. Түүнээс хойш энэ ууланд явсан хүн амьтан гинэ талуу болж эхэлсэн гэдэг. Тэрнээс хойш найш хүн битгий хэл амьтан зүглээгүй гэдэг юм. Гэхдээ эн чинь зүгээр л домог. Үнэн биш, муухар сүсэг гэлээ. Саруул тоолгохон сэгсэрж одоо явах хэрэгтэй гэж эрс шийдэмгээд өгөрв. Гэтэл Мишель энэ үедж аман хөдөлгөх гэж оролдов. Итгэлийг орхиод даваач бас дуурав. Боломжгүй. Бид явж чадахгүй. Итгэл хоёр машины төлхөрийг хадгалж ойгээд авч өгсөн байсан гэлээ. Майхан дотрохо бухимдал намдаж гадаа эсрэг салхил үлмэдэг дүнгэнэн. Хаяа мөчрний хаанигтэй сэржигнэх нь яг л энийхэн гитэж яваа мэт. Унтрах төгсөн түүдгний гэлэн гэрэл нүдний болон тогтсон сүүдрийг ам оруулах шиг. Залуус бүгд майхан тойрон хэдэн зүг ширдэн гүн бодолд автжээ. Яг л цаг хугацааны бэцхэн уралсгалд газаж орхиж хад гар хархан олохгүй гайшуудж байгаа мэт. Ядарч өлсөн залуусын нүд өөр нэрэхгүй анилдан зөвхөн даруулж нэг нэгэрийн унтсаар тэнхээгүй болсон биеийн төөрөлсөн сэтгэлэнж энэ шөнө амс хийхээс өөр аргагүй болсон байв. Хамгийн сүүлд Саруул төвд галыг ширдэж хэлсхийн унтарж байгаа ож бүрийн ард юу нуугдж байгааг мэдэх гэсэн мэд гөлрцсүүлээ. Төд удалгүй тэрж мөн зөвхөн дон дээлдэн төвд галыг гэрчлэх сүүлийн хүмүүн тав. Айдэс аимшиг хоёрын өмнөх түр амралт мэд бүгд гүн нойрондан автав. Майхны хаалаг таталдаж үүдийн салхи гэнэтхэн майхан доторхийг орон хуйлрахад сарна нүдэн нээлээ. Долгоогон айж өхөн өндөлгөн харвал энийхэн майхнаас гарч байв. Дараа нь цагалгааны захыг буцаан татах дуу гарв. Сарна өндөгөд майхны доторхийг тойруулан харв. Майхны голдог хэвдэж байсан золмон алга байлаа. Би засахаар гарсан байх гэж бодоод эзэг хүлээв. Гэвч тэр эргэж орж ирсэнгүй. Магадгүй түүнд нэг юм болоо юу? Хэмээн жижиг төрж толгойгон гэмтэж гисэн байсныг нь санав.
Хажуудан хэвдэг Мишелийг нударсанд сэрэлсэнгүй. Сарнай өөрөн шалгахаар шийдэн майхны үдэг нээж гарлаа. Гадаа гармагцаж жавар өөдөөс нь шидэх мэт дайрж жижигхэн биеийг нь чичрүүлнэ. Цолмон ойр хавдлав харагдсангүй. Би засахаар гарсан бол хол явахгүй шүү дээ гэж бодон цааш ихэд алхав. Сарны гэрэлд цэлээсэн орчлон тунгалаг айдас төрүүлэн намгүн байлаа. Энэ мөчөд цолмон машин тэрэн ирж гисэн ямар нэг зүйл хайж байлаа. Итгэл илүү төлхөр байсан. Энд л хийж байсан та гэж өгүүлсээр машины голын хайрцаг ухан суна. Сарнай урагш нэлен алгасан дараахан бие засад дуусаад босох үед хардна цаас шаардгих дуу маш тод гарав. Оош зачин игэл хурдан харав. Гэтэл хажуухан талаас нь нэг сүүдэр мэт зүйл доош уруудч байв. Яг л сарны туянд хүн мэт харагдана. Сарнай цолмонг байна гэж хэмээн бодоод дуудаг гэснэн гэнэт аман дарж доош гонсов. Тэр хөдөлгөн нэг л жигдэ. Бас цоомохос хавьгүй тамарагдав. Сарнай алхуур өндиж араас нь дагах гэсэнд би энэ майхан буцгийг тушаах мэд хөдөлсөнгүй. Айдас хэдийн өөрийг нь өдөртөд эхэлсэн энэ байлаа. Сарнай өөрийн мэдэлгүй харсан зүйлээс зуугтаах мэд хойш майхан руухан алхав. Гэтэл хардан доор машин зүгээс гайшиграх дуу зөөрөдөв. Яг л ам гуйж эсвэл эцсийн амьсгалан зовлонгоор дүүрэн татаж буй дөө. Энэ хоолойны өнгө саруулын чихэнд маргаангүй танил байв. Цолмонгийн орилогдоо. Тэгээд дахиад л намгом очив. Сарна яг тэрхэн баримтан хөдөлгөөнгүй хэсэг гацав. Сарна хэсэг гатан зогсоод майхан руухан очиж устдыг нь сэрэхээр шийдэд урагш засан дээр гიშгтээ зэрэгцэн түүний хонь үүр нэг засан дээр гიშг чимээг харав. Өглөөний нар нингэн майхны гадаргүйг нэвд тусаж додроо багаханч хийсэн ээлж оруулна. Гүн нойронтон дээлдсэн залуус арайхийн шөнийн урдыг давж нэг нэгээр нүдэн нэн үндийцгөв. Түүдэг хэдийн ундарч үүдэн удаа үлээлэг үлдсэн нь шөнө өнөхөр хүүтэн байсан гэдгийг сануулна. Мишель эхлэн эвшиж хүнжилтэн орооцолтон суугаа бол даваа гадаж гарахаар майхны цахилгааныг дадлаа. Салхи өмнөөс нь илүү наман болсон мэт үлээнэ. Тэмүүжин ээж тийш хараад "Цолмон, Сарна хажив" гэж дууралаа. Саруулж дурамжхан өндийгөөд майхны гол хэсгийг дараа нь хажуу талуудыг нээгч харав. Тэн дунтаж байсан Цолмон, хажууд нь хэвдэж байсан Сарна байхгүй байв. Тэдний дээр хөнжил хоёр хоосон хөндөй орхигдсон байлаа. Мишель айжуухан сонож гинэдэг хөмсгөн зангидаад "Шүн нэг л биш байсан. Сарна намайг сэрэх гэд байсан. Эсвэл би буруу санаад байгаа юм болов уу?" гэлээ. Саруул гадаж гарах гээд зөнхөн шүрж "Оюулан би тасгаар гарсан ч юм билүү. Гэхдээ хамт" гэж шивнэлээ. Гэвч хэн чи юу болсныг мэдэхгүй. Орондон хард солилцсоор чимээгүй болов. 7 дугаар хэсэг. Тэмүүжин засан дээр гудлан чирэн хэсэг зогслоо. Эн чи юу хийхээ мэдэхгүй байв. Тэд бие биерүүгэн харж шидэж энийг нь шийдвэр гаргахыг хүлээсэн мэт. Гэвч
энэ ч үг дуурсангүй. Яагаад чим цолмон бас сарны хайх талаар хинж амнаас нь зохиулгаж чадсангүй. Хамгийн сайн эзэн ээж чирэн авчирсан мишгэл хүртэл юу ч эсэлнэ. Тэд бүгд гадарлаж байлаа. Харин одоо цааш юу болох? Хин дараагийн хохирогч болох вэ? Тэрнээс өмнө яаж энэ газраас явах вэ? Энэ асуултууд айдас бүгдийнх нь хоолойг боосон байлаа. Эдүүлээ зүгээр л майхна хорой. Тэгээд машин дээр очие гэж даваа шивнэх мэтгэлв. Эсэг хугацааны дараа бүгд машин дээр очиход тэнд тэдний хэзээ төсөөлөөгүй зүйл хүлээж байлаа. Хаалга нь нээлттэй. Зуудлын бүрээс дээр цус шиг хард толбо суусан байв. Шилэн дээрээс доош хурдсан хурууны мөр мэд зүйлээс газарт тулсан улаан толбо бүгд чимээгүй хашгирах шиг болж хинж төрүүлж дохорж зүрхэлсэнгүй. Мишэл амьсгалан чихэнтэн сонсогдохоор татаж доорон жижигч эхлэв. Энэ доглон биш. Хин нэгэн биднийг харж байгаа гэж саруул хэлээд хэн нэгнийг хайх мэд эргэн тойрнон ажиглав. Түүний бие алгуур дотроос нь жижигнэж эхэлж байсан нь айдас хэнийгч ялхаагүй нүмерч бөг сануулах мэт. Мишель хөл дээр нь тогтож чадсангүй. Сүхрэн унав. Чимээгүйхэн ойлж эхлэв. Нүд нь айдас гэмшлийн харзаар голлорон юуж хэлэлгүй ширтэн. Тэмүүжин түүнийг тайвшруулах гэж хажууд нь суугаад мөрөн дээр нь гараа зөөлөн тавихад түүний гар хүртэл үл мэдэг чичирж байлаа. Айдас тэдний хооронд үл үзэгдэх хан мэт хөндлөсөж бүгдийнх нь амийг дарсан мэт. Эсвэл зүгээр л тэд юу ч хэлхийг хүссэнгүй. Сайлахгүй энэ өглөөний нам гүм тэдний чимээгүй байдлаас илүү дуу чимээтэй юм шиг санагдаж байлаа. Заруул машины болон дохоо бүрийг нарийн ширдэж заасан дарагдсан газрыг хандартал өчөглөөд "Нөөш, яах ёстой юм бэ?" хэмээн хашгирав. Түүний энэ үйлдэл бөсөд залуусын хөссөн биеийг хөдөлгөж мартсан амьсгалын сануулгах мэд гүн амьсгаа ухаалав. Заруул дуугаан хураасан бусдын ээлжлэн ширдлээ. Түүний харцанд буусан нүднүүд хэн нэгний хараар нуугдж аврагдахыг хүссэн хүүхдүүд их шиг түүнээс дуугүйхэн тусламж гуйж байв. Тэр энэ үед л өөрийнх нь дотроос урхан гарч буй айцтайгаа тэнцэж арай өөр илүү том хүн шиг шийдвэр гаргах хэрэгтэй болсон байв. Айдас бодлон дунд шийдвэр гаргаж зам заах ёстой болж яг л тэдэнд одоо баатар хэрэгтэй. Тэр өөрөн байх ёстой болсон мэт. Заруул амьсгаан гүнзгий нэг сорлоо. Уушиг нь хүртэл төөртөх шиг болж цэвэр агараг дотор талруухан хүчээр шингэв. Бид дөлхөрөн олох ёстой. Итгэлэг чирж явсан мөрөөр явцгаая. Түүний биеийг олж чадвал ядаж дөлхөрөн авна гэж тэр чимээгүйхэн хэлв. Энд чи хариу дуурсангүй. Үндэн хинч юу ч хэлж чадсангүй. Хүссэн атлаа бодхийгч үл хүссэн бодлууд хүзүүнд нь гинжилсэн мэт. Итгэл, түүний бие, үхэл энэ бүгдийг бодлоос нь түлхэн хаяж мардгийг хүссэн зүйлсэн байв. Заруул гинэд догшин дуугаар "Та нар чинь яаж чадах юм бэ? Айж ойлоод юунд хүрэх юм? Бидэнд одоо сонголт байна уу? Энд бүгдээр өгөх үү? Эсвэл төлхөрөн олоод буцах уу?" гэж хэлэхдээ хоолон зангирч чэйжин зүрхтэйгэн хамт харих хэрж байв. Бусад залуус ч газраас өндөх мэт болж
нэг нэгээрэн удаанаар босцгов. Энд ямар нээсэнгүй. Зөвхөн доош харан бөм бодолдон дарагдсан чигтэн толгойд өглөө. Заруул баг зэрэг амьсгаахан барин. Одоо зүгэндээ байгаа идэж болох бүх зүйлс ингэж. Тэмүүжин даваа. Гуруула төлхөр хайхаар явна. Харин жавха. Чи Мишелийг хараад үлд. Амд явхад хитрхи эрсдэлтэй. Хэмээн хэлв. Түүний өг бүр зүрх сэтгэлийн гүнээс айдас цохрол дундаас хэнуур унаж бүү мэд байлаа. Энэ үгс энгийн нэг өсвөр насны хүүхдийн биш. Хариуцлага үүрэхэд хүрсэн хүний дуу хоолой байв. Гэсэн чи нүднээс нь хүүхдийн айдас шингэсэн харз залсангүй. Залуус өгдөггүй цүнхнүүдэн уудалж идэж болох бүхнийг дуугүйхэн хуваан эдэцгээв. Тэдний хөдөлгөөн бүрд айдас цөхрөл хөндлөн голд нэвтжиж дотор нь үг хэлгүй шаналл амдагдана. Эцэг хугацаа үдсэний дараа Саруул Тэмүүжин даваа гурав хоорондоо дууралгүйгээр босож итгэлийг чирж утсан газар очиж мөрийг нь дахаар модтын цог алхацгав. Мишель жижирсэн биеийн даажадан дуугүйхэн машин руухан очиж сов. Хоёр гаран өвдөг дээрэн авч толгойхон гудайлхан нүдийн анин суусан нь дотор нь хээжний үүмэр жугаг элдэгнэ. Жавха тэдний араас удаанаар хар зогссон хэвээр. Саруулд Тэмүүжин даваа гурвын заасан дундуур өгсөж буй дүрс модтын хооронд бүдгэрсээр эцдээ тэрхүү намгүм цагаан ертөнцид замхран одов. Цаасны хүүтийн жавар хамар сэтлэх мэд хаяахан үлээж чимчгэлсэн цалих хууцны завсраар шуурхан арьсыг хурд зүү мэд хадгана. Хэвчийн бол тэдний туулж буй айдас зовлонгийн хажууд зүгээр л нэг жирийн нэгэн хүүт мэдрэмж. Саруул аль болох дотроо тайван байл гэж айдсыг бодолдон ойртуулахгүй хичээн цайшаалгахна. Түүний нурууцэх алхан бүрэн шийдэмгүй байлаа. Харин ард нь алхаж буй Тэмүүжин даваа хоёрын хөдөлгөөн бүр тэнэгэлдсэн. Эдний итгэл Саруулын араас арай ядан хөдөлж угааг илтгэн. Заруул төрүүлэн явсаар өржин сэтгэлд нь хадаж үлдсэн өнөх мөр дээр нь дахин ирв. Засанд багахан дарагдан нуугдсан ч зазарсан цусны толбууд энэ тэнд сэмэрсэн мэд хувцсны хэтэрхий илхэн байлаа. Тэр үед гарснаас ч илүү зүрх зүсэм чихэд дүнсийн дүр зүрх харагдана. Тэндээ цааш чиглэлсэн жирэгдсэн мөрийг даган гурван залуу дуугүй алхана. Алхан бүр хүнд. Дуугүй бүрхэг агаар дүүрэн. Жайглаг тусам газар илүү өгсөөр модод ширэлтэн хэгсэж эхэлсэн ч тэр мөр хитэрхий чигд хитэрхий шулуун байв. Яг л юу ч үгүй хоосон талаар түүртэлгүй чирж одсон мэт. Нар тэнгэрийн хаягаар хөвсөөр нэг л мэтгэд өдрийн төгсгөлд иржээ. Гурван залуу удаан алгасан ч итгэлийг элтгэх ямар ч улмөр шинжи тэмдэг тулгарсангүй. Гэвч тэд зогсолгүйгээр чааш агсаар байлаа. Гинэд Саруул огцон зогсов. Тэмүүжин түүний хажуугаар ирж ам нэг гэдэл Саруул амыг нь дарж түүнийг доош тонгоолгов. Үүнийг анзаарсан даваач чимээгүйхэн сөхрөн суулаа. Заруул уруулан хуруухаран дараад урагш заав. Нүднийх нь үзүүрд он цагт хуучирж байгаль дууссан мэт нэгэн хаягдал харагдав. Хоосон мэдж хитрхи том, хитрхи хэлбэртэй. Тэр бол онгоцны үлдэгдэл байлаа. Магадгүй энэ Тэмүүжингийн ярьж байсан хүмүүсийн ам дамжин домог болон үлдсэн тэр гачирхалтай онгоц юм болов уу? Ийм зүйл бодитоор оршин байдаг гэж юу? Энэ асуулт бүгдийг нь толгойд зэрэгцэн харвах шиг болов. Гэхдээ Саруулын анхаарал зөвхөн нэг зүйл төвлөрж байлаа. Итгэл.
Эсвэл тэр хажим бит. Бүр эсвэл хийх болсон мэд хэрн бүхнийг дагуулan оддог сүүдэр. Энэ бодлууд түүний тархинд бүр тод бас жинтэй бууж байлаа. 8 дугаар хэсэг. Саруул доош тонгоож газар бөгтсөн чихтэн моддын завсраар нуугдах мэт алхуурхан урагшиллаа. Ард нь Тэмүүжин даваа хоёр түүний үйлдэл бүрийг яг даг дуурин пагчиг дагна. Онгоцны хуучирсан хаягдал орчим нэг л өөр. Үүдэн салхи хаяа нэг үлэхэн дэр. Гэвч энэ жирийн нэг салхи биш. Цаана нэг хурц. Хэрэлтээ өнөр хамар сэтлэн орж ирнэ. Өнөр салхи хоёр яг л ямар нэгэн муу ёрын зүйлд ойртоод ирснийг нь сануулах мэт хоршин хэсгэрнэ. Саруулаг хэдэн алхмын дараа гинт зогссов. Түүний өмнө харагдсан зүйл түүнийг тэржигт нь хөшөө болгосон байв. Хоёр нүд нь урагш суугарах гэж байгаа мэт бүлтэж аяхан дотроо чичирж байлаа. Гаранч үл мэдэг чичирж уруулан хөдлөхийг хүссэн ч чадахгүй байв. Хажууд нь ирсэн Тэмүүжинч түүний харцыг даган хармагц амьсгалан гацав. Амьсган гүнзгий болоход хамар доторх нөхөө хажин үнэр улам хурц мэдрэгдэж дотор нь гинэд муухарж бөөлж шахав. Хоолон жимжигнэн чэжинд нь нэг зүйл багтаж ядан зингэрж байлаа. Онгоцны хаягдлын наадалд бүгдээс нь том битийн нэг амтан сууж байв. Гүн хар сүүдэр мэд тэр амтны нуруу үсэр бүрхэгдсэн хахад түүний хөдөлгөөн хүртэл ер бусын хүнд. Тэр үе тонгож нэг зүйлийг газараас зулхан авч амруугаа хийж тасралтгүй мэрж байв. Жимээгүйхэн цөхрөлтөө идэж буй тэр дур зураг айдас биш. Харин шижиг зүүцэл харин жигсэн зүүцэх хүй таасан гайхшрал дөрвөлнө. Заруулын харц тэр амтны дороогаа зүйл рүү тулсахад түүний амьсгал гацав. Тэр зүйл тэр ховцсны өнгө. Яг л сарнагийн өмсөж явсан цамц. Цусанд нэвдсэн давуу танигдхийн харахгүй болсон ч ганцхан зүйл бүхнийг гэржилж байв. Цэвэрхэн хөлдсөн цагаан хамц. Тэр хамцны төгсгөл туйхан үйд даасан хідэн хуруу замхарж амжаагүй чичирхийч бөөмөд харагдана. Арсан зүйлтийн дэвшилгүй Тэмүүжин хажуу дэшигэн сөхөрж өөлжих шахан болоход доор унсан нэг мөчр шаардхийн хугарав. Өдөх мэдэж тэр чимээ намгам уулсын дунд сонин чихтэй цөөрэ болон дөгж анзаарагдан болжээ. Залуус хормхон зур хөдсөн биеийн хөдөлгөж нүдэнд үздэг зүйлээсээ холдох мэт хажуугийн модны хараар хамаг биеийн чирэн нууцгав. Амьсгалан даран судас шуугах жимээхэн сонсох шахан болсон тэдний харц өнөх онгоцны нан суусан үсэрхэг зүйл рүү чиглэнэ. Тэр амтан жимээг сонссон бололтой. Араатай шиг гинэтгэн толгойхон эргүүлэн хойш харав. Тэр хамраан сордолцуулан үнэрлэх мэд урагш сөрж агаардах бүдэг үнэрийг мэдрэх хийж байна. Гэвч тэр амтан гэхээсээ илүү хүн төрхтэй байв. Ам тавьсан улаан махтай хамт сүүдэр шиг өсчгсөн байлаа. Битүү үснос алзар шагарсан харсан цагуурын ширүүн гаран шиг өөр дөрөн шингэж өмхий муудсан үнэр ханхлуулна. Өдөн эргэхтэн үе мөчн тажигнаж урд хурнууд нь газар шүргэн савлаж байлаа. Хамгийн аимшигтэн түүний харц. Харага юм бүхний нэвч ширдэх мэд. Гүнээсэн хөөтэн гэхтэн амьд. Тэр харцанд ухамсар байсан. Зэрлэг амтны догшин бүс харин амьд үлдэхийн тулд бүхнийг хийж сурсан. Өнтөрлөгтний үлдэгдэл мэд харамсалтай ухаарл байв. Тэр аман хөндлөн хонгоолгон аман додорхоон жажилж сэлмэн хэлэн гулсан гарч ирээд цус шүүрсэн уруулыг нь тойрон ар зайсан үсийг нь шингийн толоож байлаа.
Үнэр нойтон нос цус үний ялзарсан мах дөнгөвлийн үйтэж тэсхийн аргагүй өмхий. Салхи үгүй атал түүний сексэсэн үс өөрөн хөдөлж байгаа мэд анивчингүй савчин хөдөлөх нь сүнсгүй хүр амьсгал авч байгаа юм шиг санагдуулна. Залуус бие биерүүгэн чимээгүйхэн айдас хосолсон харзаар ширдэн. Тэд зориг гархан энд ирсэн ч яг одоо харсан тэр зүйл сүнсийг нь биенээс нь салгаж ухаан нь толгоноос нь зугдаж би нь орхигдсон хоосон бүрхүү шиг үлдсэн байв. Хөдөлж чадсангүй. Амьсгааны хоолойг нь жимчигнүүлж гадаж гарах бүртэн цагаан уур болж айжмаар дээш сүйтрэлэн. Яг л энд байна гэж хэлж байгаа мэт. Сааруул нүдэн хордон хэргэлдүүлэн амьдралын төдий найдлаг хайна. Түүний хөл дорох ахир цас хүндий дугаар гинэн. Тэгээд газар тэмтэрж өдөө мөчр болоод арайхийн өөрлөгөө татаж авв. Гар нь жичирж барьсан мод нь өөрөнж дагжин дөргиж байлаа. Тэр мөчөд хөдөлгөл юм бол бүх зүйл нуран унана. Бүх зүйл эхлэн гэсэн мэдрэмж тэднийг дарж байв. Энэ бол амьдрал өхөл хоёрын завсарт гадсан мөч. Амьсгаа аваханч айдас төрүүлж байлаа. Тэр араат мэд оршихгүй. Урд мөчөн хүнд хөдөлгөн урагш тавив. Бүх биеийн зүгээрл хүчрхэх махан уулс мэд. Хөдөлгөөн бүрэн газар тэнгэрийг жижигнүүлж залуусын салгаж буй зүрхтэй зэрэгцэн дэлсэж байлаа. Газар гიშгэх бүрд хөл дорог цас урагдж цөөрэн наамгүй мод айдас сарлан дуугаад ав. Сааруулын тархинд зөвхөн нэг бодол тасралтгүй эргэлдэн. Тэр биднийг анзаарсан. Одоо юу хийх вэ? Зогтох уу? Дайрах уу? Эсвэл өөх үү? Айдас тархин дотор нь бүжиглэж сонголт бүр үхлээр дуусах юм шиг санагдана. Тэр гажууд ичгэн харвал даваа суусан жигтэн жижрэн нүд нь хоосорсон мэд зүнс нь биенээсээ хэдийн тасарсан байх шиг харагдана. Бүх зүйлтэй эвлэрсэн зүгээр л дараагийн мөчөв хүлээж буй нэгэн. Сааруулын зүрхэд түүнийг урамгүйхэн шахав. Гэхдээ яг энэ мөчөд даваа түүнд ямар нэгэн хүч хариуцлага мэдрүүлнэ. Энэ бол тэрний хамт хамхаалагч түүнтэй хамт дуусах ёсгүй амьд хүний сүүлчийн итгэл. Заруул гүнзгий амьсгаа авч салганаж буй гаран айж ухан сунган даваагийн мөрөн дээр зөөлөн халуун дулаанаар хүрэхээр тавилаа. Даваа гинэд огцон бондгос хэтэл биеийн жожож түүнийг нүдэрэн асууна. Бид одоо өөхөө гэж. Заруул амьсгаахан докторжуулахыг оролдож хоёр нүдэн ханад дотроос нь гарч ирэх айдсыг дарах гэж шүтцөв. Навш гэж шивнэв. Түүний шивнсэн дуунаас айдас гэхээс илүү уур, бухимдал, буруутгал бүх зүйл багтаж байлаа. Дараа нь толгоогоо хөргөж даваага зөрөгт шийдэмхий харцаар ширдэв. Энэ харцанд би чамд итгэж байна гэх халуун итгэл, би үлдэнэ гэх дээд зэргийн зэлэс шингэжээ. Чи яв, даваа. Дуун нам гэгтэн хүндүр шивнэ мэд сэтгэл рүү зүсэн оров. Дэмүчин бид хоёр энэ зүйлийг саатуулна. Харин чи дээшээ яв. Итгэлийн пик. Эсвэл говцны ямар чамаагүй хүйцэг. Юу ч хамаагүй. Түлхүүрэн холоод боц. Гэрэв олсон бол юу ч битгий хэл. Зүгээр лгүй. Буцаад машин руугаа хурдан. Түүний үгс нэг бүрчлэн өнгөрөх мөч бүрийн жинтэй тэмцэж бав. Энэ бол зөвхөн тушаал биш. Энэ бол гэмэлсэн сэтгэлийн нэгэл. Амьд үлдээсэй гэсэн сүүлчийн хүсэл. Өөрөн үүрхээр шийдсэн золиос байлаа. Тэр энийхийг оролдов. Шүдэн зөөлөн замтан гэлтгнагч инээмсэглэн уугашуу хайр урам зэрэг
салах ёсны олон өнгөөр давхарлаж. Энэ бол намайг үлдээ. Харин чи амьдр гэх үггүй захиас байв. Саруул даваагийн харцтай дахин уулзав. Тэр харцанд айдас байсангүй. Хүнд гүнзгий итгэл төгөлдөр хариу өгсөн харц. Чамтай үлдэн гэж хэлэх мэд чимээгүй чанга. Гэвч Саруул нэг ч үг хэлэлгүй түүнийг хүчтэй түлхэж хөл доорх хягтнаг засар унагав. Өвдөг шүргэн унсанч даваа эсэргүүцсэнгүй. Харин түүнийг хөдөлж амжаагүй байхад Саруул аль хэдийн модны цанаас биедэн ам өгч ил гарсан байв. Өөрийнхөө халахж байсан мөчөрд шүд зун зуурахад гар нь жижигнэж. Зүүн гарных нь хуруу цусны даралтнаас болоод цайгаад иржээ. Жижирхийлж буй хоёр гартан атагсан бүдүүн мөчрөн дахин чангатгав. Хөдөлгөөн бүрэн зоригийнхон сүүдэрт тэрвэрж улчин бүхний хүчээр шахаж байлаа. Нүд нь тэр зүйл рүү ширдэн. Тэр зөвхөрөө. Тэр зэрлэглсэн хүний сегмэд аим шиг дүрлөө. Саруулын амьсгал мөсөн дээр хөг туяа мэд бүхийж урагш сүнгэнэн. Энэ мөчөд ард нь нэг сүүдэр хөдөллөө. Модны ард шивдсэн мэд байсан Тэмүүжин дуугүйхэн айдсандан ялагдсан биеийн ариу ядан хөдөлгөв. Түүний нүднээс хулчгар шинж үл үзэгдэнэ. Харин дотрон өөрийнхөө үхтэл зүхэж байв. Гэвч зүрх нь амьдрах гэж тэмүүлж амьсгал бүхэн үгүй хэмээн шимнэн. Тэр амьд үлдэхийг хүсэж байлаа. Харин энэ хүсэл нь найзынхан орхиг шийдвэрт хүргэх аимшигтэй зөржил байв. 9-р хэсэг. Аратан мэд хүний хамигүй зэгний ам ангаж сэтгэл хөдлөлгүйгээр хажин хаваа гаргалаа. Түүний би ирэхэд тэр зүйл өөргөн хамгаалах гэсэн мэд хажин хөдөлгөөн үзүүлж биеийн гомж эхлэв. Саруулын зориггүй үйлдэл ихэд хурцвалав. Даваа руу дахин нэг хар зөгөөд засан дундаас биеийн чөлөөлөн аимшигтай зүйлийн анхаарлыг татсан тариудан тэр чих дайрав. Саруул өөрийнхөө хүчтэй сэтгэлийн тухай бодолгүйгээр үссэн бүхнээ хийхэд бүх орчин нь гүйцэв. Засан дунд гүүх нь хурдсаж нэг л мэтгэд араатанд дөхөж чихэн өмнө шаламгай хөдлөв. Тэмүүжин тагаа дараас нь гүйсэн ч түүний сэтгэл биеийн байдал хоёр тис өөр байлаа. Даваа засан дундаас босоод нүдэн онилхон онгоцны хаягдл зүглэн чимээ гаргахгүй гिचэн алсуур тойров. Заруул гартан гадагсан мөчрөн дахин хүчтэй чангатгахад зүрх нь дэлсэж байв. Нүд нь ширдэн бодол нь зөвхөн нэг зүйл төвлөржээ. Заруул маш хурдан шийдэмгий хөдлөөд мөчрөн хоёр гараараа хүчтэй талан өнөөх зүйлийн биеийн дундуур хүчтэй болгов. Тэр зүйл өвчин мэдрэг шиг хажин хашгирч биеийн барьж чадахгүй мэд урд мөчийн урагш сунгаад саруулыг чаж түлхэв. Саруул биенийхээ бүх хүчээр догдож тэнцвэрэн алдахгүй гэжэв. Харин Тэмүүжин энэ бүхнийг харан дүгшиж цаашид өгөж явж зүрх нь айдас сэтгэл нь айдаст баригдаж байлаа. Саруул улам ширэн хөдөлж түүний зориг улам бүр эгсэж буй мэд. Өнөөх зүйл бүр доморч бүр хүчтэй хөдөлж тулаан улам хурц хэлбэрт шилжиж байв. Энэ үед даваа онгоцны хаягдл дээр тулан ирсэн байв. Нүд нь айдаст хожигдсан харан хуйлж харж буй зүйлдэн итгэж ядана. Цагаан цасыг хүрэн улаан өнгөөр бүхэлд нь удаж оргисон байлаа. Ам одож хагас дутуу зэрэмдэглэж орхигдсон гурван найзын би урд нь хэвдэн. Царайг нь тань хараг байсангүй. Өмсөн ховтос биеийнх нь үлдсэн хэсгээс архиж үхэн гэдгийг нь таньна. Даваа хойш тулалдаж торгон барьж буй хоёрын зүг гарав. Тэгээд нүднийх нь буланд хэвдэх чиг рүү жижирхээсэн гараан явуулаад энгэрийнх нь халаацыг хөдлөв. Цусанд нэвчин хөлдсөн ховтосны хүрэлцгүй үнэхээр хүнд хэцүү байлаа. Тэгээд эцэст нэг юм олов. Гарда машины төлхөөрийг тас атгсан чигтэн өндөөж шуудхал саруул зүг ярав. Гэтэл
Түүнийг нүдний булангараа харж гисэн байсан сарвал "Нөөшөө зайлаач. Жиний хулчгар зүрх. Хүчгүй би чинь энд хэрэггүй. Бид хоёр удахгүй очино" хэмээн хашгирав. Даваачид тэрхэн үед зог тусан зогсоод хоош ирэхэж тэднийг тойрон машин лууга буцлаа. Алхан бүрэн гуниг шаналл айдас тужигдана. Харин саруул давааг ширдэгдэн хэд автаад анхаарлаа нь салгаж орхижээ. Гэтэл яг тэр агшинд гинэд хажуу талаас нь ясан урд үсэрхэг мөж аян гэмэд шууран ирээд заруулыг хүчтэй зөхөв. Түүний том бие агаард дүүлэн ой модны нэгэн баг нэмэдэг хүүтэн модонд жидэгдэн хүчтэй мөргөн унав. Амьсгаан тасалдаж толгойн чочирхийлэн ирэхэд анзаарч амтсангүй. Түүнтэй зэрэгцэн тэмүүжинч мөнгө адил хойш цохигдэн засан дунд өнхөрж үлдүү модны язарт арай ядан тогтов. Тэр хөдлөх гэж оролдон өндөй жадан байтал хардарсан зүүчийг өнөөгцөл мөчөр мэдэх хөлийнхөн хэдхэн гიშгэл дээр урд нь хурж ирж ирсэн байв. Хардсан хоосонж яг л амьд хүнийг шиг айдас үүсгэм хар нүх шиг ширтэн. Тэгээд гинэд яг л урьдчилан төлөвлөсөн мэд ясан урд хурнуудынхаа завсар хавжуулсан хурд үзүүртэй мөчрөөр тэмүүжингийн ам руу чиглүүлэн хатгав. Тэр мөч тэр чигтээ чимээг хөвөлв. Ширхэгч салхи хөдөлсөнгүй. Гагцхүү мах язарч яс цөмөрж цаас руу гүн зоогдох мөчрөний чимээ нэгэн зэрэг жингэнэв. Тэмүүжин татагнын сүүлчийн амьсгалаа хураах мэд хажин дуграад нүд нь амьвчхан болж амьсгаан тадран доош бүх бийн сул байв. Заруулд цус амтагдсан уруул дээрэн хуруугаан зөөлөн хүргэж толгойн сэгсэрч өндийн. Нүд нь идэгмэргүй аимшигтэй дүр зураг дээр тусав. Бас нэг найз нь нүднийх нь өмнө амь тавьсан тэр дүр зураг дээр. Гэсэн ч тэр цааш харав. Цастай замаар холдож буй даваагийн хөдөлгөөн алсхан харагдахад түүний дотор багахан чигэсэн амар амгалан булаг шиг. Ядаж нэг нь ядаж хэн нэг нь үлдэж магадгүй. Заруул амьсгааг нь жадан ядан тэнцвэржүүлэн босоод "За, новш. Одоо тоглоё. Үзэснэхээ. Найзган явуулж гисэн надад айхцуул алаг" хэмээн хоолгон чангалан байгаад хашгирав. Тэр араатан ч юм уу, хүн ч юм уу, гарын биетийн мэд оржиг тэр амьсгаа тасаг түүний хэлсэн үгийг ойлгосон мэд биеийн эгцлэн тоолохгүйн багахан гэжилгээд саруулын зүг хэсэг ширтэн хөшөв. Гарцсан гүн аимшигтэй. Гэтэл гинэд толгойгоо хэрэггүүлж даваагийн зүг рүү ширүүн эргэж харлаа. Ой модтыг түнэр харанхуй. Зөөлөн цасны будраг хаялаг эсрэг салхины хүүдийн жавар хучин авав. Даваа зогсолтгүй ирсэн замаараа буцан гүйсээр хаялаг цасан явах чигийг нь дарахаар оролдох мэт дээрээс нь алгуурхан буuna. Харанхуй нөмрөх тусам модод илүү сүрлэг, илүү амар харагдаж байлаа. Хаад нэг энэ тэнд юм хөдлөх шиг болох бүрд зүрх нь хүчтэй цохилно. Тэд яаж хавда? Орой болчихлоо шүү дээ. Эмэн жавхаа байж чадан нүдэн модон дундаг харанхуй руу сэмширдэн. Мишель харин даарсантан бэрж бүхэл бин чичирч байв. Үлдэх шагсан хурнуудан амьсгаагаар нь дулаацуулж дайгчин чичир суулаа. Хоолны үнэр үл мэдрэгдэж өлсөглөн бин улмал солилцсон мэт. Ядаж ямар нэгэн зүйл хийгээд энэ хүүтнийг тэсэх хэрэгтэй хэмээн бодоод машины голын хайрцгийг дэмтрэн ухаж үзтэл гинэт нэгэн хатад бол гарт нь баригдав. Түүний нүдэг гинэт сэргээд алмаарсан дуугаар хэлв. Энэ машины төлхөр үсттэй. Явха түүний гардаг зүйлийг харамгцан итгэж ядан. Бараг булааг шахуу авч төлхөрийг асаах нүхэнд шоргуулан хэрэглэлээ. Өөтөнд хөссөн мотор хэд хахирж байснаа гинэтгэн дүгнэн дугарж эхлэв. Мишель Жавха хоёрын царайнд хормхон зурд итгэлийн оч гэрэлдэж цаасан дунд оршигд тэрхүү тас харанхууд нэг л өөдрөг хахаар амтагдаг шиг болов. Одоо явъя.
Өшөөхөн эндээ цухтах хэрэгтэй гэж Мишель сандрал шийдэмгий байдлыг хослуулсан өнгөөр хэлв. Харин Жавха гацав. Төлхөр авахар явсан 3 найз нь толгойд нь бодогдов. Тэд одоо ч амьд байж болох шүү дээ. Гэвч Мишель үнийг тесрэглэж дийлсэнгүй. Түүний дотор хүүтэн логик айдас хослон буцалж байлаа. Яг одоо итгэл биш. Зүгээр л амьд гарах тухай асуудал үлдсэн мэт. Ятаж бид хоёр амьд үлдэх хэрэгтэй үсттэй. Тэд хэдийн өгчихсэн бол яах вэ? Энд үлдэнэ гэдэг өөрөөсөө алж ухагс ялхаагүй. Гой. Би өхмөргүй байна. Гэж Мишель нүдэндээ нулимстай сулхан хоолойгоор хэлв. Тэр үед тэнгэр бүрэн харанхуйн нөмрөгт бүрхэгдэж цаас улам ширэн унаж эхлэв. Гарин даваа уулын хормын цасан дундуур амьсгаадан явсаар 2 машин тун ойртсныг анзаар зогсов. Машины 2 гэрэл уулын хориг гэрэлдүүлэн алсад бүдгэрэн замхарч байлаа. Гэхдээ тэр гэрэлнүүд хөдөлж байв. Тэд явж байгаа тодорхой. Даваа. Үлэгэр би хинт байна. Эмэн хашгиран амьсгаад нь цаас хаг татангүй бай. 10 дугаар хэсэг. Жавха юу ч бодсонгүй. Тэр зүгээр л зүгтж байлаа. Зөвдгөх, гэмшиг, айх, өөргөн үзэн ядаг тэр бүх сэтгэл зүрхэнд нь хурхан бугалсан ч одоо бүх юм дими санагдана. Ядарсан 2 нүд нь хагас ансан чигтэн замаа ширдэж 2 харан жолоон дэрэн хүнд гихчин тавь зүгээр л явж байв. Гэтэл гинэт урд нь замын голд хүн эсвэл бараан сүудэр мэт зүйл гарч ирв. Жавха огсон жолоогон хажуудаж хүчтэй мошигв. Машин хунгарлан зас руу хальтэрж өчтөе торомцны дуу хатгад тэр доорон зогсов. Цоширдсан Жавха Мишель рүү харлаа. Харин Мишель айсандан амьсгаахан давждаж хоолон зангирсан дуугаар хэлв. Яв тэр цолмонгийн хэлсэн өнөгчөдгөр байна. Гэвч Жавха эргэлзэж байв. Түүний нүдэнд орсон дүрс тэр бараан хувцас хөдөлгөн яхааргүй даваа шиг харагдаж байсан. Тэр эргэн харж арын төлөнд туссан улаан гэрлэн сүүтрийг ширдлээ. Тийм ээ. Тэр бол даваа байв. Амьсгаатан арай ятан халагсаар ирж буй нөхрийнх нь цус шингэсэн царай. Хүнд биеийн чирэх нь тодхон харагдана. Тэр машины зүгийг хараал урсгаж буй мэтэр муухай сөнгөцсөн дугаар өглөж байлаа. Гэтэл заасан дундаас сүр сархийг чимээ гинтгэн хажуунаас нь гарч ирв. Яг л хэн нэгэн ямар нэг юм цасан тэр гიშгэх дугаарв. Жавха амьсгаахан барьж харцаараа гүлрэн ширдэв. Тэгтэл гинэт тэр харцул яг л хажуугийн модон дундаас өсрөн гарч ирээд даваагийн ард тал руу хормын зур шурган очиж урд гэлэлдсэн хумсараа түүний нууранд гүн шигтгэн орж ирэхв. Цус тасарч даваа орилогч завдалгүй биеийг урагш унав. Өнөх зүйл машин руу төгссөр Жавха сандарч хаазан гიშгэн урагч хөдөлгөх оролдов. Гэвч машин хэдийн гүн шигтэн засан тунд сөхөржээ. Дугуй зүтгэн. Тэр арын төл рүү харлаа. Нүд нь бүлдэж амьсгаан бөглөрж үүдэн хөлс чиг шиг хурсаж байв. Өнөө хар дүрс улам мордож байлаа. За талд нь газарт хэвдсэн даваа нуруунаас нь цус садран хөлөг хараан арай ядан хөдөлгөж байв. Айдас хүйдэс давдсан энэ мөчид хинээч тааварлаг аргагүй зүйл болов. Гинэт яг өнөөх зүйл рүү хажуу талаас нь нэг дүр өсрөн гарч ирлээ. Цус шавхай хөлсөөр будагдсан. Нүдэндээ гал зөгтөй сарвал байлаа. Үхээгүй. Тэр амьд байв. Сарвал өнөөх зүйлийг хүчтэй мөргөн унгааж гараан тулсан чихтэн суун дарж яваад гартан адагсан хүндэт чулуугаар түүний толгой дундуур балбаж эхлэв.
Түүнээс уур, айдас, шаналлд унаж буй найзан аврыг гэсэн сүүлчийн хүсэл нь нэвт мэдрэгдэнэ. Өнөөхөд зүйл хүн үү? Араат нь гэдгийг ялахын аргагүй дадагнаж заруулыг түлхэж холдуулахыг оролдов. Хөдөлгөөн нь хөшинг байв. Гэхдээ тэр нүднээс игэл хүний нулимс мэд тусал унаж байв. Явха хаацан гიშгсэр тэгээд гинэд машин засан дундаас мултарч хөндөй чэйчиг хөндөй зам руу хүчтэй угасгэв. Тэр зогссонгүй. Эргэжиж харсангүй. Замын төгсгөл гэж үгүй мэд гөлөйтөл ширдэн зөвхөн ургаж харан зүтгэн. Машины гэрэл ард алдан сүүлчийн туяахан өгөөд замхрав. Ард бүх зүйл харанхуйн тунд дуслаа. Гэтэл тэр мөчөд заруул нэг ухаан оров. Хоёр нүд нь бүдэг гэрэлд үлмдэг анивчин амьсган жижирхээлэн хөдөлж үзлээ. Хажууд нь хэвтэйг даваа хараад тэр даруй мүлхэн очив. Даваагийн амьсган тасалдаж дуун тасар татах шахаж байлаа. Заруул юу ч бодсонгүй. Зүгээр л түүнийг мөрөн дээрэн хурж авлаа. Дараа нь алхаж эхлэв. Нүцгэн цасан дээр нам гүмийн гүн рүү тэднийг хаяа давхиж одсон машины мөрийг дахин алхав. Даваа сүүлчийн хүчээ шахан амьсгаатан шивнэн. Новш. Өвдөж байна. Хайчгсан уу? Инчиж намайг хөрөх. Би явдаггүй. Заруулаг гүнзгий амьсгаа авч дотроо хурагсан нулимсыг дээлэхгүй шахан байсан ч чимээгүй дэвжив. Түүний хоолоо дөргиж бас л идэх хийхичив. Витгисэлэр. Тэнд байгаа. Үлээж байна. Чи харахгүй байна уу? Эсвэл явъя. Нөгөө машин лөө. Бац нэг машин биш шүү дээ. Гэвч хариу байсангүй. Даваа сүүлчийн амьсгахан авсан байлаа. Нам гүмийг зүсэхгүйгээр тэгс хийгээд тэр чимээгүй болов. Тэр явсаар л байлаа. Засан тунд арай ядан бүхэж бүдэрч алхав. Нуруунд дээрх даваагийн цогцос улам хүнд санагдавч тэр эзэж буулгах уу гэсэн шиг зөрүүдлэн алгасаар. Тэнгэрийн хаяа туярхаа болсон. Салхиж зүгжиггүй эргэлдэж байлаа. Цасны ширхэг нүрийг нь ороолгон гар нь хөхөрж байв. Гэвч түүний дотор нэг л зүйл амьд байлаа. Зүрх. Явха Мишель бүгд зүгээр л амьд үлдэхийг хүссэн. Энэ нэгний амийг үл хайхран зүгтсэн. Бүх хүн л хүсдэг. Тэр ч бас дэмтэж хүн замыг орхиж араатан мэд болсон. Айдас хүнийг хичнээн дор ичнээн харгас болгож чадаж өгөх тэр харсан. Харин Заруул тэр уурт омголон догшин гэгдэн тэр хүн байхан болоогүй. Найзыг хаяагүй. Эзэж хийдэггүй зүйлийг хийсэн. Тэр зүгээр л нэг алхам. Дахиад нэг алхам. Засан дунд үлдсэн. Чэйжин дотор цохилсоор авга зүгээр л нэг зүрх. Найзынхаа төлөө цохилсоор. Тэгсэр түүнийг орчлон өгөөсгсөн мэд нам гүм дунд түүний зүрх л амьд үлдэв. Төгсөв.